Жаргалтай дэлгэрийг ашиглаж Монгол наадам албан ёсоор гэсэн энэхүү үлэгт сайн өдөр шарын голчид түүхэд 60 жилийнхаа баяр наадамыг тэмдэглэн өнгөрүүлж байна. 1962 оны уурхайчдын ардын депутатууд урлын шийдвэрээр шарын гол уурхайг төшөглөн бий байгуулсан шарын гол сүмөдгөө 60 жилийн буруудыг өдөн өнгөрүүлж төр түмэн олноороо цэнгэн наадаж баярлаж байна. Буруудыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа нийт шарын голчууд та бүхэн бенж бодол дэлгэр сайхан наадаарай. За ингээд түүхт 60 жилийнхаа ойн баярын мэндийг нийт шарын гол сумын зон олон Монгол улсын өнцөг булан бүр суугаа шарын голоор овголдог нутгийн ард иргэд гадаад дотоодод амьдран сууж байгаа бас нутгийн иргэдтэй бас түүхтэн мэндийг өргөн дэвшүүлээ. Ингээд нутгийн зон олон байна. Энэ хоёр өдөр баяр наадмаараа бас Дэнж хотод сайхан дэлгэр сайхан наадахыг хүсье. Хинтийн хангаа нурууны өргөжлөл дархан ан уулынхаа өвөрт Дэртэй 1962 онд үүсгэн байгуулагдаж нэгэн жарны түүхийг бичиж буй. Дархан уул аймгийн шарын гол сум үүсгэн байгуулагдсны түүхэн яриа болдарт 60 жилийн он их баяр цэнгэл наадмын хурдан их насны мордын уралдааныг Тод Химер Entertainment-ийн уран бүтээл чамд болон ТV студиудтэй хамтран үзэгч та бүхэнд энэхүү цаг мөчид Боинд Тод Химер компани пэйж утсаар шууд дамжуулан үзүүлж байна. Хурдан их насны мордын уралдаанд нутаг нутгаа цугларн ирсэн нийт 100 хурдан хүлэг ажнаа. Энэ наадмын тэнгэр доор алтан шаргал тоосон өргөхөөр аргамгийн хурдыг одоо сорхоор бүртгүүлсэн байна. За ингээд Дархан уул аймгийн баяр наадам түрүү магнат турдсан, Доромдын баяр наадам түрүү магнат турдсан, Сэлэнгийн баяр наадамд бас одоо өнгөнд дуралдаж бас айрагдсан гэдэг одоо олон аймгийн баяр наадмын өнгөнд дуралддаг онцгой шигшмэл хурдан их насны мордул одоо энэ уралдаанд бүртгүүлсэн байна. За 10 насны шигшээ онгоны сайхан уралдааныг Тод Химер Entertainment-ийн уран бүтээл чамд болон үзэгч та бүхэндээ энэ цаг мөчид шууд дамжуулан үзүүлнэ. За хурдан их насны мордын уралдаан 20 км-ийн цайнаас Шандас сорин. За өнөөдөр их насны мордын уралдаан соёолон хязаалангийн уралдааныг үзэгч та бүхэнд шууд дамжуулан үзүүлнэ. Монгол улсын алдарт байж Дордон аймгийн цагаан овоо сумын уул Гүнсэнгийн анчуулганы үе солигонд харуулж байгаа жүгдрийн хэвцөгийн хурдан мөр өнөөдөр мартсан байлаа. За өчигдөр азрагны уралдаанд бас Гүнсгийн анчуулган алдартын унган тамхтай хээр азраг одоо аман хүнсэнд дурдсан. За ингээд одоо өчигдрийн 3 насны мордын уралдаанд айраг төрөө амсаж өнгөтэй сайхан одтой наадсан уяачдууд их насны мордын уралдаанд бүгд л одоо мөр мордуулсан байгаа харагданлаа. Хурдан шарах халзан байгаа төрөө магнат урдлуулсан Бадрал уяач өнөөдрийн баяр наадамд 144 дугаартай хонгор мороо мордуулсан байгаа харагдсан. За ингээ өнөөдрийн баяр наадмын хурдан их насны мордын уралдаанд 12 дугаартай мордсон Дархан уул аймгийн хонгор сумын угуул Баатрин бом баярын хурдан хүрэн морин мордсон байлаа. За энэ хүрэн морил одоо хонгор сумынхаа төдөөгөө Дархан аймагт болсон олон уралдаанд айраг төрүүлж 20 гаруй одоо айраг төрүүтэй юм хурдан морин мордсон байгаа. За мөн дээрэс нь одоо Хусмааны сонгбайг уяач өчигдөр 2 насны мордын уралдаанд бас азраг нь өнгөнд их уралдаад исэн бор халдсан мөр одоо мордуулсан байгаа харагданлаа. За ингээд одоо энэ сайхан өргөн удам тал нутаг, өргөн удам хангаан нутагт хүлэг тэнцэж мэрэгд төрсөн хөх хангаан сайхан өндийгөөр хурдан их насны мордын уралдаан 20 км-ийн зайнаас Шандас ороход бэлэн болжээ. За ингээд өнөөдрийн хурдан их насны мордын уралдаанд 119 дугаартай мордсон сайхан бор мөр явж байгаа харагдаж байна. За бор мөр бол одоо өнөөдрийн баяр наадамд за 119 дугаартай мордсон байгаа харагдаж байна. За энэ бол одоо Дархан уул аймгийн хонгор сумын угуул Чогдгийн Бямбагийн хурдан бор морины явж байгаа харагдаж байна. За энэ бол одоо 10 жилийн өмнө Дархан уул аймгийн шарын гол сумын 60-50 жилийн ойн баяр наадамд одоо түрүү магнат турдсан морь одоо 10 жилийн дараа энэхүү домдор эргэн ирсэн байна. За ингээд их насны мордын уралдаан шимтээхэн сайхан уралдааныг үзүүлэхэд дамжиггүй юм. За мөн дээрэс нь
Энэ Хэнтэн аймгийн Дадал сумын уугуул Сэцэн хан морин спорт уяачдын холбооны тэргүүн асан аймгийн алдартай Төмөр Баатарын Батжаргалын унган сартан 88 тамгатай хээрмөр мордож байна. Хэдхэн хоногийн өмнө Хэнтэн аймгийн Баяр наадамд өөрийнх нь унган тамгатай хээрмөр нь одоо айргийн 3 тодоо хурдалсан. За мөн дээрэс нь Монгол улсын тодмонд яач Эрдэнэ хотын Эрдэнэ чулууны унган тамгатай бас сайхан шар хээрмөр мордож байгаа харагдсан. За тэр хээрмөр бол одоо аймагта төрүүлсэн одоо морь байгаа юм байна. За ингээд одоо өнөөдрийн их баяр наадмын хурдан их насны мордын уралдаан өндөр зохион байгуулалттай бүх насны мордын уралдааныг үл дэг журамтай одоо зохион байгуулж байна. За Дархан уул аймгийн Шарын гол суманд одоо манай уран бүтээлчид 2 өдрийн турш 6 насны мордын уралдааныг шууд дамжуулан үзүүлнэ. За ингээд 4 дахь насны мордын уралдааныг шууд дамжуулан үзүүлж байгаа. За Дархан уул аймгийн Шарын гол сумын наадамчин зонгоолон хөдөлмөрч ард иргэдүүл ерөөдөө мотоцикл ундгүй бүгд одоо морьтой наадамладаг ийм сайхан юм зон ард түмэн байлээ. За ер нь одоо хол ойроос зорж ирсэн зочид хийчихэд наадамчин зонгоолон за уугуул суугуул одоо нутгийн ард түмэн бол одоо ам шагшин ярьж байгаа нэг зүйлүүл яахын аргагүй. За Шарын гол сумын хөдөлмөр зонгоолон бол морьтой наадаж байгаа нь онцлогтой байлаа. За ёстой нэг 8 настай болчраас 80 настай буурал хүртэл одоо бүгд одоо буян толгоон ингэртэл морьтойгоо наадаж байгаа нь бол одоо багтууштай сайхан харагдаж байсан. За ерөөдөө үлдний сүүлийн 10 жилдүүд одоо иймэрхүү наадам бол бас ховорхон харсныг бол одоо үзэгчтэй авахындаа дуулах зүйтэй. За өнөөдрийн баяр наадам Хэнтэн аймгийн өнөөдрийн баяр наадам Дархан уул аймгийн Шарын гол сумын уугуул Шарын гол сумын харьяат сумын засаг дарга Баян намсрын лам сүрэн өнөөдөр өсгий цагаан хүрэн мордуулсан байгаа харагдсан. За мөнгө дэлгэр уяач одоо уяа солиход харуулдаг. За мөнгө дэлгэр уяач өчигдөр саардаага амун хүнзүүнд хурдлуулаад хээр хязаалан одоо айргийн 5 төрөлбөлсөн байгаа. За ингээд өнөөдөр их насны морь одоо мордуулсан байгаа харагдаж байна. За ингээд өнөөдрийн их баяр наадмын хурдан их насны мордын уралдаанд за цагдаагийн аль багчид одоо их насны мордын уралдааныг одоо зохион байгуулалттай хүүхэд морь зам цагаан уралтад бол одоо анхааран ажиллаж байгаа. За мөн дээрэс нь Дархан уул аймаг болон Шарын гол сумын онцгой байдлын ерхий газрын алба багчид төхөөрөмжөн дээр одоо 2 хоногийн турш 6 насны мордын уралдааныг бодлоонгүй сайхан ирэхэд одоо анхаарал хандуулан ажиллаж байна. За ингээд хурдан их насны мордын уралдаан шимтэй сайхан уралдаан болох нь дамжиггүй дорндын наадам төрүүлсэн. За унган тамгатай олон адуун уус усын наадамд харигдсан адуутай гүнсэнгийн ан чулуун алдартын бас уяа солиход харуулж байгаа доронд төрүүлсэн морь, Дархан уул төрүүлсэн морь. За 10 жилийн өмнө 50 жилийн ойгоор энд одоо төрүүлсэн бор морь. За ер нь одоо хаа газрын наадамд л одоо хансан уяатай очиод нэг өнгөний хэдтэй нэг золтойхон уралдаж алдар цолоо дуудуулдаг ийм морьд бол одоо өнөөдрийн баяр наадамд болцсон байлээ. За ингээд их насны мордын уралдааныг Тод Химэр Entertainment-ийн уран бүтээлч хамт олон үзэгчтэй авахнд гараан дээрээс барай хүртэл одоо шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн боллоо. За Баян хонгор аймгийн Галууд сумын уугуул хурдан морины зураглаж Ганбатын нацаг дөржил одоо үзэгчтэй авахнд хөдөлгөөнгүй камераар дуу дүрсний одоо өндөр чанартайгаар шууд дамжуулан үзүүлж байгаа. За олон одоо манай пэйж хуудасаар Баяр хүүгийн итгэл гэж одоо манай хөтлөгч залуугийн пэйж хуудасаар үзэж байгаа хүмүүс бол зураглаачийг бас магтаж сэтгэл битсэн байлаа. За энэ дээр одоо уран бүтээлчдүүд одоо урам авч дараагийн уран бүтээлээ бас өнгө үзэм сайтай ийм хийх тал дээр бол бас илүү анхаарч ажиллаж байгаа. За ийхүү хүлэг тэнцэж мэрэгд төрсөн хөх хангаан сайхан хөндийгөөс 60 жилийн түүхээ бичиж буй Дархан уул аймгийн Шарын гол сумын түүхэн яриа алдарт 60 жилийн их баяр наадмын хурдан их насны мордын уралдаан ирэхэд хэдхэн километр үлдлээ. За Шарын голын уурхайтай, за хөрс үнэхээр сайхан, газар тариалан, за хөдөлмөр зон олон бол үнэхээр одоо ажил хөдөлмөрчд өчигдөр бол одоо баярын хурал дээр олон хүмүүс өөрсдийнхөө олон жилийн нутгаа гэсэн хөдөлмөрөө хөндлүүлж, одон медалаар шагнуулж, Шарын голчууд өчигдөр бол одоо нэг дуу хууртайхан, баяр хөөртэйхэн шагналаа одоо нэгэндээ баяр хүргэсэн уухай төрлөг явсан. За ийм нэг сайхан хямрал далдсан өдөр болж өнгөрсөн бол өнөөдөр одоо их нас соёлон хязаалангийн уралдаан болох нэ. За ингээд энэ сайхан цэцэг төндийгөөр их насны мордын уралдааны хэдхэн хормын дараа
гарааны ногоонд хөрөмжний араас нэгэн зэрэг ирэхэд үзэгч та бүхэндээ Тод Тиймэр Entertainment-ийн уран бүтээлч хамтдан шууд дамжуулан үзүүлэх болно. За ингээд хэсэг хормын дараа эргэн уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй. Ийхүү Дархан уул аймгийн Шарингол сумын түүхийн яруулдар 60 жилийн он их баяр наадмын хурдан их насны мордын уралдаан 20 км-ийн зайнаас шамдас орохоор гарааны ногоонд хөрөмжний ард нэгэн зэрэг энэ зогсч өмчийг үзэгч та бүхэнд харуулж байна. За Тод Тиймэр Entertainment-ийн уран бүтээлч хамтдан бүтэн 2 өдрийн турш 6 насны мордын уралдааныг үзэгч та бүхэнд шууд дамжуулан үзүүлж байгаа. За азраг их насны мордын уралдааныг за гараанаас одоо эргэх цаг мөчийг бол одоо нисдэг камераар харуулж байна. Мөн дээрээс нь техникийн дэвшилдэг хэмжээг харуулж хөдөлгөөнгүй камераар бас уралдааныг дагаж үзэгч та бүхэнд бол одоо чанартайхан уралдааныг бас үзүүлж байна. За ингээд их насны мордын уралдаанд энэ дэнж дээр 10 жилийн өмнө шүтлэн үрээ түрүү магнат хурдулж байсан Сэлэн Дархан уул аймгийн Хонгор сумын угол Бямбагийн одоо улаан морь морцсон байгаа харагдсан улаан бор морь. За мөн дээрээс нь Хинтэн аймгийн Дадал сумын угол Зоржидо Дархан уул аймгийн Шарингол сум үүсэн байгууллагын түүхийн яруулдар 60 жилийн он их баяр цэнгэл наадмын хурдан их нас гарааны ногоонд хөрөмжний араас нэгэн зэрэг ирэхэд Дархан уул аймгийн Хонгор сумын угол Бямбагийн хурдан цагаан морь хөтлөө гараад ирлээ. За энийг одоо Жавхлан баяр гэж одоо шарга мороо мордуулсан уяач уяа солигонд харуулдаг их насны мордын уралдааныг хөтлөөд гараад ирсэн байгаа бол дундган талд нь за дан саран дэвсгэртэй 88 тамгатай Хинтэн аймгийн Дадал сумын угол аймгийн алдарт байж Төмөр Баатрын Бачргалын онгон адуу хэдхэн хоногийн өмнө Сүмбэр сумын баяр наадамд айрагдсан Сэлэн аймгийн Зүүн Хараа сумын уугуул цэнд өчрийн хурдан хээр морь дундхан талд гараад ирсэн байгаа урагшилж байна. За үзүүрийн хэдэн мориндор өчигдөр шарга халзан дагаа түрүү магнат дурлуулсан Дархан уул аймгийн Шарингол сумын уугуул Жигжид сүрэнгийн Бадрлын хурдан хонгор морь гараад ирсэн байгаа бол за өчигдөрхөн одоо алтан төрийн дэд алтан гац одонгоор шагнагдсан Шарингол сумын засаг дарагт там сүрэнгийн хурдан өсгий цагаан хөрмөр их насны мордын уралдааны үзүүрийн 4-5 морьтой холбож байгаа нийлээ. За хамгийн үзүүн дээр хонгор морь хөрмөр хоёр байгаа бол өнгөн дээрээ бол одоо цагаан морь нь хэвээрээ. За энэ цагаан морь 10 жилийн өмнө Шарингол сум үүсэн байгууллагын 50 жилийн он баяр наадамд одоо шүтлэн үрээ түрүү магнат хурдж байсан. За уяачтын холбооны наадамд нь мөн ирж одоо айрагт хурдж байсан. За ингээд одоо сум орон нутгийн олон наадамд одоо өнгөтэй сайхан уралдаг юм цагаан морь хөтлөө гараад ирсэн. Өнгөрсөн жилийн зүүн бүсийн дорнодын зүүн бүсийн хурдан мордын уралдаан соёлын үрээ аман үзэн дурдсан Монгол улсын тодмонлоо зогтын мат сайхны унган адуу урдан хонгор морь их насны мордын уралдааныг аман үзүүн дээр гараад ирсэн байгааг үзэгч та бүхэн харж байна. За энэ хул морь бол өнгөрсөн жил дорнодын зүүн бүсэд одоо аман үзэнд хурдсан. За Дархан уул аймгийн Шарингол сумын угол Наран гэрлийн зогт гэрлийн нэрээр морцсон их насны мордын уралдааны үзүүрээ 2 морьтой холбож яваад явлаа. За гарсан цагаас эхлээ өнгөнд урдадсан цагаан морь одоо 3-4 рүү орж ирж байгаа харагдаж байна. За Баян намсрын там сүрэнгийн хурдан өсгий цагаан хөрмөр их насны мордын уралдааны 4-5 руу хөтлөө гараад ирлээ. За мөн дээрээс нь амар уйсгалангийн хурдан хээр морь хонгор морь хоёр нь гараад ирсэн байна. За үзүүрийн 10-аад морьны уралдаа цуурайхан урагшаа гараад үзүүрийн 4-5 морьнд нийлж байгаа буурал халдсан морь бол за Дархан уул аймгийн Шарингол сумын уугуул Дархан уул аймгийн засаг даргаар ажиллаж байсан иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Сумдуужийн Насан Батын хээр бууруулмаар их насны мордын уралдааны 6-7 дээр гараад ирсэн байгаа үзэгч та бүхэн харж байна. За дундхан талд нэг 20-ын бууран дээр сайхан хээр морь яваад байгаа. За тэрүүл одоо Төмөр Баатрын Бачргалын унган адуу Сэлэн Дархан уул аймгийн Сэлэн аймгийн Зүүн Хараа сумын уугуул цэнд өчрийн урдан хээр морь явж байгааг үзэгч та бүхэн харж байна. За мөн дээрээс нь Төв аймгийн 100 мод сумын уугуул Төв аймгийн 100 мод сумын уугуул Гэрэл Тодын одоо хурдан хээр морь номон явж байгаа харагдаж байна. За 10 хэдэн морин дунд бол одоо цагаан буурал морь яваад байгаа. За ингээд их насны мордын уралдаан эргээд нэг 4 км явхад Дархан уул аймгийн Шарингол сумын угол Наран гэрлийн зогт гэрлийн хул морь хөтөж эхэллээ. За аман үзүүнээр өчигдөр Хос Арва тамгатай Максын Хамбатрын унган шарга халзан дагыг түрүү магнат хурдуулсан Дархан уул аймгийн Шарингол сумын угол Жигжид сүрэнгийн Баатарлын урдан хонгор морин их насны мордын уралдааны аман үзүүнээр айргийн 3 дээр Баян намсрын лам сүрэнгийн урдан өсгий цагаан хөрмөр бол 4 дээр одоо буурал халзан морь гараад ирсэн. За энэ буурал халзан морь бол одоо Дархан уул аймгийн Шарингол сумын Шарингол-ын уурхаан даргаар ажиллаж байсан. Одоо Дархан уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга суман халзан газараа сум орон нутгийн наадамд олон айраг төрөнд хурлуулсан Сумнуужийн Насан Батын урдан хээр буурал халзан морь их насны мордын уралдааны аман үзүү айргийн 3 дээр гараад ирсэн байгааг үзэгч та бүхэн харж байна. За Жавхлан баярын шарга халзан морь гэж одоо цадиггүй хурдан морь энэ хавийн баяр наадамд одоо олон айраг төрүүлсэн энэ 20-д морьны ард нэлээд араас гарч ирээд одоо дундхан талд явж байгаа харагдаж байна. За ингээ их насны мордын уралдаан ерөөдөө эргээд одоо 4 км 5 км рүү орж ирлээ. За ингээд одоо үзүүрийн хэдэн уралдааныг үзэгч
та бүхэнд одоо манай хажуугийн камераас үзэгч та бүхэнд дагаж одоо харуулнаа. Инхүү Дархан уул аймгийн Шаран гол сумын түүхэн хараа олдорч 60 жилийн ойн хордон их насны мордын уралдаан гарааны ногоонд хөрөмжний араас нэгэн зэрэг эргэж 5 км-ийг аль хэдийн туулж банкын хөндийгөөс Тод Хэмэр Entertainment-ийн уран бүтээл чамт болон зам дээр тосч одоо үзэгч та бүхэн шууд амжилттай үргэлжлүүлэх бэлэн боллоо. За хөндийгөөс л одоо морд ахад нэлээд одоо хүндрэлтэй очрол бид бүхэн замын цагааныг харгалзан үзэж эндээс одоо их насны мордын уралдааныг үзэгч та бүхэнд амдаж авах шууд амжилтан үзүүлэхэд бэлэн болсон байна. За ингээд одоо үзүүрийн 10-аад морын өнхөдөө бөөндөө за ингээд хордон их насны мордын уралдааныг үзэгч та бүхэнд шууд амжилтан үзүүлж байна. За өнгөн дээр Дархан уул аймгийн Шарын гол сумын угуул өчигдөр шар галзандаага түрүүн магнат хурдлуулсан хонгор морин өнөөдрийн байр наадмын их насны мордын уралдааныг хөтөлж эхэллээ. За жигжиг сүрэнгийн мадралын хурдан хонгор морь их насны мордын уралдааныг хөтөлсөн хэвээрээ байна. За ингээ хамаа үзүүн дээр 59 дугаартай морцсон сайхан хонгор морь гараад ирсэн байгаа харагдаж байна. За мөн одоо дээрэс нь буурал халзан морь гараад ирсэн. За энэ буурал халзан морь өнөөдрийн баяр наадамд 105 дугаартай морцсон Дархан уул аймгийн Шарын гол сумын угуул Шарын голын уурхаагаар бас олон жил ажиллаж байсан. За Шарын гол уурхаан дараагаар ажиллаж байсан Сумдуу жувийн Насанбатын хурдан буурал халзан морь их насны мордын уралдааны 5-6-гийн бөөндөр гараад ирсэн байгаа харагдаж байна. За ингээд үзүүрийн хэдэн морьтой манай жолооч зэрэгцээ явчнаа. Их насны мордын уралдааны аман үзүүн дээр 59 дугаартай морцсон сайхан хул морийг үзэгч та бүхэнд манай зурглаач харуулж байна. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадамд 59 дугаартай морцсон байгаа юм байна. За мөн дээрээс нь Дархан уул аймгийн Шарын гол сумын угуул Тогтгооны Өмөр хааны хурдан хонгор морин хээр морин одоо мөн дундхан талд нь явж байгаа харагдаж байна. За ингээд үзүүрийн уралдаанд одоо жигжиг сүрэнгийн мадралын хурдан хонгор морин одоо хөтөлсөн хэвээрээ байна. За энэ бол одоо өчигдөр хурдан таагны уралдаанд хос харва тамхтай шар галзандаага бол одоо дөрвөн магнат урдлуулсан уяач. За 46 дугаартай морцсон Төв аймгийн 100 мод сумын угуул Логшрын Сэдэн содмын хурдан хээр морь одоо их насны мордын уралдааны айргийн 4 дээр гараад ирсэн байгааг үзэгч та бүхэн харж байна. Их насны мордын уралдааны айргийн 3 дээр Дархан уул аймгийн Шарын гол сумын харьяат Шарын гол сумын засаг дарга лам сүрэнгийн хурд Баян намсарын лам сүрэнгийн хурдан өсгий цагаан хүрэн морь их насны мордын уралдааны айргийн 3 дээр гарч ирлээ. За ингээд одоо лам сүрэн засаг даргын хурдан өсгий цагаан хээр морь айргийн 3 дээр гараад ирсэн. За Сэдэн содмын хурдан хээр морь 4 дээр гараад ирсэн. За 6 дээр бол одоо Насанбатын хурдан буурал халзан морь 6 дээр байгаад байгаа. За ингээд өнөөдрийн баяр наадмын их насны мордын уралдааны аман үзүүн дээр байгаа Дархан уул аймгийн Шарын гол сумын угуул Наран гэрлийн зогтгэрлийн хурдан хул морь гарч иржээ. За Цэрэн дам буяачин уяа солонгонд харуулж байгаа Наран гэрлийн зогтгэрлийн хурдан хул морь аман үзүүн дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ хэдэн морины 10 хэдэн морийг үзэгч та бүхэнд харуулахад 140 141 дугаартай морцсон 2 хээр зээрд морь одоо гарч ирээд 6 7-8-ын бүрэн дээр явж байгааг үзэгч та бүхэн харж байна. За энэ бол одоо өнөөдрийн байр наадамд 141 дугаартай морцсон байна. За энэ бол одоо Дархан уул аймгийн хонгор сумын угуул Гасан дөржин хүрэн халзан морь их насны мордын уралдааны 10-ийн бөөрөн дээр гарч ирээд явж байгааг харагдаж байна. За түүний урд талд одоо 140 дугаартай морцсон байх шиг харагдаж байна. Нэг сайхан зээрд морь холбож аваад үзүүрийн хэдэн морин дээр очлоо. За их насны мордын уралдаан одоо шинтэйгэн сайхан уралдаан болж байна. Дундхан талд нь ногоон зоон эмнээтэй морцсон сайхан бор морь гараад ирсэн байгаа харагдаж байна. За бор морьны номерыг үзэгч та бүхэнд харуулахад 370 дугаартай морцсон юм уу да? Тэг 70 дугаартай ч юм уу морцсон юм шиг байна. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадамд тэг 70 дугаартай морцсон сайхан хар буурал морь их насны мордын уралдааны 7 8 9 бөөрөн дээр гараад ирсэн байгааг үзэгч та бүхэн харж байна. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадамд тэг 70 дугаартай морцсон байгааг үзэгч та бүхэн харж байна. За хонгор морь 2 хул морь бол одоо холбож яваад явцсан. За ард дээр нь одоо сумын засаг дарга лам сүрэнгийн хурдан өсгий цагаан хүрэн морь болон Сумдуу жувийн Насанбатын буурал халзан морь одоо гэсэн морь гараад ирсэн байна. За 72 дугаартай морцсон хар буурал морьны номерыг одоо үзэгч та бүхэнд харах юм бол одоо үзэгч та бүхэнд мэдээллийг хүргэнэ. За ингээд их насны мордын уралдаан одоо шимтэйхэн сайхан болж байгааг үзэгч та бүхэн харж байна. За гом дөржин хурдан хүрэн халзан морь нь одоо энд явж байгаа бол Дашаан толгоон дээр Чанан тамгатай 141 дугаартай морцсон сайхан цавдар морь одоо мөн явж байгаа харагдаж байна. Гасан дөржин хүрэн халзан морьны өнгөн дээр явж байгаа зээрд морь шүү манай үзэгчтэй. За ингээд тэгээд 61 дугаартай морцсон сайхан шар хээр морь бол өнөөдрийн баяр наадмын их насны мордын уралдааны үзүүрийн 6 морьны ард дээр 7 дээр гараад ирсэн байгаа үзэгчтэй охин харж байна. За энэ бол одоо
Сэлэн аймгийн сайхан сумын угол гам Чинбатын гам холгийн хурдан хэрм буурал мөрн бол одоо мөн баг шиг байна. За энэ бол одоо халтар морин. За ингээ өнөөдрийн баяр наадмын их насны мордын уралдааны үзүүрлүү одоо манай жолооч эргээд одоо нэг харуулах чахад за 59 дугаартай морцсон хул морь одоо хөтөлсөн хэвээрээ. За энэ хул морь бол одоо Шарын голын уян дээрээс морцсон 59 дугаартай морцсон хул морь их насны мордын уралдааныг хөтөлсөөр одоо барины зургаар орж ирлээ. За одоо энэ одоо нэг хошуу ороож явах шиг байна. За ингээд дэлгэрийн одоо хошуу руу одоо орж иж байна. Их насны мордын уралдаан үзүүр дээр одоо шимтэйг сайхан уралдаан болох юм бол дамжиггүй. За амун хүзүүн дээр бол одоо шар галзандаа түрүүн магнат дурлуулсан жигжид сүрэнгийн бадралын хурдан хонгор морин амун хүзүүн дээр айргийн гурав дээр. За амун хүзүүн дээр бол одоо Сундуужийн Насан батын хурдан буур халзан морь амун хүзүүн дээр байгаа. За Дархан уул аймгийн Шарын гол сумын уяас Наран гэрлийн цогт гэрлийн хурдан хол морь их насны мордын уралдааны хөтөлсөөр барайны зургаар явж байна. За энэ бол одоо яахын аргагүй хурдан морь байгаа. За энэ дундхан талд одоо нэг хоёр хэр морь одоо яваад байгааг үзэгчтэй охин харж байна. Түүний уралд одоо тэг 70 дугаартай байсан баха сайхан бор морь л одоо өнөөдрийн баяр наадмын их насны мордын уралдааны айргийн 5 дээр гараад ирсэн байгааг үзэгчтэй охин харж байна. За 70 дугаартай морцсон байсан шиг л одоо санаад авах юм. За ингээд одоо манай жолооч бол одоо хэдэн метрийн дараа бол үзүүрийн хэдэн морин дээр одоо ойртож очноо. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадамд 59 дугаартай морцсон хул морь бол одоо хөтөлсөн хэвээр байна. За ер нь бол одоо үзүүрдүүд нэлээд уралдах нь бол автай юм морь байна. За цогтгөрлийн хурдан хул морь их насны мордын уралдааны хөтөлсөн хэвээр байна. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадамд одоо хамгийн сүүл шахууд одоо мордоод нэг араас нь ирж явах шиг харагдаж байсан. За яахын аргагүй бас нүдэн тусчсан сайхан хэлбэр хийцтэй юм морь өнөөдрийн баяр наадмын их насны мордын уралдааныг хөтөлсөөр одоо явж байна. Сэлэн Дархан уул аймгийн Шарын гол сумын угол Наран гэрлийн цогт гэрлийн хурдан хол морь хөтөлсөн. За амун хүзүүнээр бол одоо жигжид сүрэнгийн мадралын хонгор морь, айргийн 3 дээрээ Сундуужийн Насан батын хурдан буурал халзан морь, за айргийн 4 дээр явж байгаа бор морины номерыг хараад өгөөрэй. За 5 дээрээ сумын засаг дарга Там сүрэнгийн хурдан өсгий цагаан хүр морь бол одоо их насны мордын уралдааны айргийн 5 дээр хамгийн цаадлаар одоо хүүхэд гаргаж ирээд явж байгааг үзэгчтэй охин харж байна. За тэг 70 муу та 150 дугаартай бор морины номер. За тэг 70 дугаартай л одоо морцсон юм шиг харагдаад байгаа. Бор морь одоо сайхан хийцтэй бор морь их насны мордын уралдааны амун хүзүүрөө орж ирлээ. За ер нь одоо нэлээд монголчуухан хийцтэй бас морь байгаа юм шиг харагдаж байна. За манай жолооч одоо энэ дээрээс одоо үзүүрийн мордын уралдааныг л одоо үзэгчтэй охин шимтэйхэн сайхан уралдааныг үзүүлж байна. За бүртгэл бол одоо нэлээд одоо энэ тэндээ орцсон байх шиг харагдаж байна. За 70 дугаар одоо бүртгэл дээрээс 100 тэг 70 дугаар л одоо харагдаад байгаа юм. Тэгээд бүртгэл дээрээс харагддаг бай. За энэ буурал морь одоо хэний ямар хурдан үлэг явж байгаа юм болоо. Энэ Сэлэн аймгийн Ерөө сумын угол Содном Даржаагийн Цэрэн Надимтын хурдан бор морь байна. За Содном Даржаагийн Цэрэн Надимтын хурдан бүжин бор морь одоо их насны мордын уралдааны амун хүзүүн дээр гараад ирсэн. За энэ бол одоо Содном Даржаагийн Цэрэн Надимтын хурдан бор морь амун хүзүүн дээр. За 3-4 дээр Там сүрэнгийн хүр морь болон за жигжид сүрэнгийн бадралын хурдан хонгор морь гэсэн хэдэн морь холбож байгаа дурагшлаа. За энд одоо мөн Сэлэн аймгийн сайхан сумын угол Чинбатын ган хөлгийн хурдан хээр морь бол одоо айргийн 5 дээр гараад ирсэн. 5 морь одоо арийнхаа хэдэн морьноос холбож байгаа одоо үзүүрийн уралдаан руу явлаа. За 6 дээр бол одоо өнөөдрийн баяр наадмын 40 дугаар 46 дугаартай морцсон Төв аймгийн 100 мод сумын угол Логшрын Цэдэн содны уяас ойлгын харуулж байгаа Төв аймгийн 100 мод сумын угол Од гэрлийн хурдан хээр морь их насны мордын уралдааны 6 дээр хэвээр байна. За 7-8 морийг харуулнаа. Хэдүүлээ энэ хошиг орооход. За 7-8 дээр одоо зэрд морь буурал халзан морь явж байна. За энэ буурал халзан морь бол одоо Дархан уул аймгийн засаг даргаар ажиллаж байсан Дархан уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга. За хурдан сумын халзан газрахтай Сундуужийн Насан батын хурдан шараг одоо Сундуужийн Насан батын буурал халзан морь нь одоо 9 дээрээ. За 3 нүдний чандан тамагтай сайхан зэрд морь одоо 6-7 дээр байгаа бол араас одоо нэг сайхан шарга морь орж ирлээ. За 3 нүдний чандан тамагтай 134 дугаартай морцсон Дархан уул аймгийн Орхон сумын угуул. За Жавхлан баярын хурдан шарга морь их насны мордын уралдааны 7 руу орж ирлээ. За энэ бол одоо Дархан уул аймгийн Орхон сумын угуул. За Жавхлан баярын хурдан шарга морь гараад ирсэн. За Дархан уул аймгийнхаа баяр наадамд одоо айргийн 3 турдсан юм морь байгаа. За ингээд их насны мордын уралдааны 7 дээр бол Жавхлан баярын хурдан шарга морь гараад ирсэн. За 8 дээр бол Насан батын хурдан хээр буурал халзан морь 8 дээр 7 дээр явж байгаа энэ
Энэ Зерд мөрний номерыг нэг харчвал энэ нэг 60 хэд дугаартай байсан шиг санагдаад байна. За Зерд мөрийг тайлбарчвал өнгөний нэг 6 мөр дугаар иргэ очноо. За манай зураглаач ер нь одоо хөндсгэн хараад одоо араас нь хараад нэг номерыг нь хэлээд өгөөрэй. За ингээд их насны мордын уралдаан түүхэн 60 жилийн их баяр наадмын их насны мордын уралдааныг Орхон сумын Жавхан баярын хурдан шарган морил одоо 7 дээр гараад ирсэн байгаа. 8 дээр байгаа Зерд мөр за хүүхэд нь ямаргаа ярва. 141 дугаартай морцсон юм шиг байна. За бас л нийлээ мэдрэмжтэй уралдаанч байна. За тайлбарлагч ер нь намайг нэг олж тайлбарлахгүй байх шиг байна гэсэн чиглэл одоо нуруугаа наашаа харууллаа. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадам 141 дугаартай морцсон сайхан Зерд мөр их насны мордын уралдааны 7-8 дээр явж байна. За манай зураглаач одоо Зерд мөрийг үзэгчтэй хаханд одоо сайхан харуулж байна. За ингээ үзүүрийн хэдэн морд байгаа очноо. 141 дугаартай морцсон Дархан уул аймгийн Хонгор сумын гол гасан дэржин хурдан үр халдсан мөр бас мөн одоо өнгөний үзүүрийн хэдэн морд уралдаад байсан 141 гэж одоо байх юм. За яах вэ энэ бүртгэл дээрээс одоо тарах юм бол Зерд мөрийг хэлнэ. За Зерд мөр бол ер нь үзүүрийн хэдэн мөрөн дээр бол бас сайхан уралдах нь бол дамжиггүй. За Дөлн Чандам тамхтай мөн баха энэ Сэлэн аймгийн Бугантын Авир мэдийн Алтан гэрлийн уяа солигонд харуулж байгаа Пүрвжалын төгс эрдний мөр мөн байна. За энэ 141 дугаартан морцсон гэрэл дотын урдан Зерд мөр байна. За ингээд үзүүрийн хэдэн мөрлөө манай зураглаач нэлээд асуурхан дагаад одоо үзэгчтэй охинд харуулж байна. За ингээд одоо хул мөр бол одоо хөтөлсөн хэвээрээ. Зогт гэрлийн хул мөр бол их насны мордын уралдааныг хөтөлсөөр одоо барайны зурхаар явж байна. За аман хүзүүн дээр бор мөр байгаа. Айргийн 3 дээр Бадралын хурдан хонгор мөр байгаа. 4 дээр Лам сүрэнгийн хурдан Баян намсрын Лам сүрэнгийн хурдан хүрэн морь нь одоо 4 дээр байгаа. За 5 дээр хэр морь 5 6 гэдэг одоо 2 хэр морь одоо холбож явчихсан байна. За 7 дээр бол одоо Жавхан баярын хурдан шарган морь байгааг үзэгчтэй охин харж байна. За хол алдсан морь бол өнөөдрийн баяр наадмын их насны мордын уралдааныг хөтөлсөөр одоо орж ирж байна. За ингээд одоо их насны мордын уралдаан одоо 100 хурдан хөлөг одоо бүртгүүлж гарааны ногоон хөрөмжний араас нэгэн зэрэг ирэхэд үеийнхүү одоо газрын тал руу шахуу орж ирж байхад цогт гэрлийн хурдан хол морь бол одоо хөтөлсөн хэвээрээ. За манай жолооч одоо жоохон ойртох боломжууд одоо байхгүй байх шиг байна. За яг ингээд одоо асуурхан дагаа явчих. За хэр морь 2 хэр морь бол одоо 5 6 дээр байгаа. За 6-гийн хэр морь бол бас нэлээд шунагхан тохиолдолд үзүүрийн 5 морь руу очиход бол боломжтой байна. За ингээд 5 дээр явж байсан хэр морь 2 чихэн улмал заал одоо үзүүрийн Бадралын хонгор морьны араас нийллээ. За их насны мордын уралдаан бол нэг арга хөвгүү шимтээхэн уралдаан болж байна. За ер нь одоо Дархан уул аймгийн Шарангол сумын мордны уралдаан бол 5 км өгсөөр үзүүрийн уралдаан одоо үзүүлж байгаа. За гэхэд дүүрэн өчигдөр одоо даагны уралдаан гэхэд 55 милдээ үзүүрлүүд харагдж байгаа харагдсан. За ер нь бол одоо нутгийн уяачдын одоо хүлэг мордын сайхан босоо тэмцэж уяачд нь бол одоо сайхан гараад ирсэн байгаа харагдаж байна. За ингээд шарга морь бол одоо өнөөдрийн баяр наадмын их насны мордын уралдааны 6 морьны ард дээр 7 дээр гарч ирсэн байна. За энэ бол одоо Дархан уул аймгийн Орхон сумын уяач Жавхан баярын хурдан шарга морь. За энэ шарга морь бол одоо Дархан уул аймгийнхаа баяр наадамд дайрагчсан үзүүрийн хэдэн морь бол одоо явж байгааг үзэгчтэй охин харж байна. За их насны мордын уралдааны үзүүрийн хэдэн морь 10 хэдэн морьноос одоо нэлээд зайдуухан салцсан байна. За энэ одоо Жаан Бартаатай замыг өнгөрчих юм бол манай жолооч одоо очиод хэдэн морьны уралдааныг сайхан харуулна. За энэ хэдэн морь бол одоо өнөөдрийн баяр наадамд харийнхаа хэдэн морьноос нэлээд зайдуухан дасарчихсан байгаа. Шарга морь одоо бас үзүүрийн морь хүүхэд нэлээд шахаатай одоо явуулж байгаа харагдаж байна. За энэ хэдэн морийг ер нь нэг алдчих юм бол араас нэхэж гүйцэнэ гэдэг бол бас бэрх даваа болж магадгүй юм. За хашир уралдаанч бас энийг бас гадарлаа шарга морийг одоо хөдлөсөөр хэдэн морь руу нийлүүлэх нэ. За ер нь нэг хэдэн морьтой нийлээд авчих юм бол Дархан тавтай байж мэдгээр морь байгаа харагдаж байна. Нэлийн бас сайхан тамиртайхан морцсон байгаа харагдаж байна. За өнөөдөр бол одоо 2 хоногийн дур Шурамс тэнгэр хурбараа харилцсан газар чигтээ нэлийн татуурхтай тамиртайхан морь бол одоо уралдахын дамжиггүй. За ингээ шарга морийг хүүхдэн дүүрч оруулгаа байчлаа. За бас л нэг одоо суналцтад явж идэг морь байх ч нэ. За хул алдсан морь нэг цаатал руугаа нэг жоохон одоо хадуурсыг бодох шиг харагдаж байна. Хүүхд нэг зүүдлэгээ амыг татаад нийлүүлж байгааг үзэгчтэй охин харж байгаа хаа. За их насны мордын уралдааныг цогт гэрлийн хурдан хул алдсан морь одоо хөтөлсөөр одоо барайны зурхаар явж байна. За 3 дээр бол одоо Жигжиг сүрэнгийн Бадралын хурдан хонгор морь нь 3 дээр. За Лам сүрэнгийн хүрэн морь нь одоо жоохон суугаад одоо 6 руу орж иж байгааг үзэгчтэй охин харж байна. За ингээд их насны мордын уралдааныг тэг 70 дугаартай морцсон бор морь бол одоо гараад ирсэн байгаа. За энэ бол одоо Сэлэн аймгийн Ерөө сумын Буган тосгоны уяач
аймгийн алдартай Содон дөржигийн зэрэг найдмын хурдан бормор өнөөдрийн их мөр надны их насны мордын уралдааны аман хүзүүн дээр агуул айргийн 3 дээр Дархан уул аймгийн Шарын гол сумын уугуул Жигжил сүрэнгийн Бадрлын хурдан хонгор морь бол одоо айргийн 3 дээр гараад ирсэн байгаа. За хол алдсан морины цаат руугаа замаасаа нэлийн ханараад байх юм. За хүүхдний зүудлийнх нь намайг татаад эргээ замд нь орууллаа. За ингээд одоо Содон дөржигийн бор морь бол бүжин бор морь нь бол одоо аман хүзүүн дээр гараад ирсэн байгааг үзэгч та охин харж байна. Сэлэн аймгийн Ерөө сумын гол Содон дөржигийн Цэдэн Содонмын хурдан бор морь бол одоо аман хүзүүн дээр явж байна. За ингээд шарга халдсан шарга морь бол одоо хүүхэд нь араас нь явуулаад нийлүүлсэн байгааг л одоо үзэгч та охин харж байгаа. За шарга морь бол одоо өнөөдрийн байрнаад нь Жавхан морийн шарга морь бол одоо айргийн 5-6 морьтой нийлж яваад урагшлаа. За ингээд энэ хэдэн морь бол одоо үзүүрийн уралдаан, шимтээхэн уралдааныг үзүүлэх нэ. За ингээд цогтгөрлийн хол халдсан морь бол өнгө хөтөлцөн хэмээрээ Жигжил сүрэнгийн Бадрлын хонгор морь аман хүзүүн дээрээ. За 3 хоногийн өмнө Сэлэн аймгийн баяр наадамд аман хүзүүн дурдсан аймгийн наадамд уралдахын өмнө Ерөө сумын баяр наадамд мөн аман хүзүүн дурдсан юм байгаа. За энэ жил одоо 7 настай хурдан бор морь Дархан уул аймгийн Шарын гол сумын 60 жилийн өнгө баяр наадмын их насны морьдын уралдааны аман хүзүүн дээр хэвээрээ. За хээр дөрвийн хээр морь бол нэг хууга тавьж өгдөг хурдан морь гэж л одоо энийг хэлэх баг. За олон сумын баяр наадамд бас айраг дөрөнд дурдж байсан бууртайхан одоо ийм их насны морь байлаа. За нэг даацтайхан морь одоо нэг хүүхдэн дашуур эргүүлэнгүүд л одоо үзүүр хэдэн морин дээр дахиж нийлээд байгааг харж байна. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадамд одоо 46 дугаартай морцныг бол одоо үзэгч та охин харж байгаа хаа. За ингээд өнөөдрийн баяр наадамд 46 дугаартай морцсон хээр морь одоо гарсан цагаас эхлээд үзүүр эрдэн морьтой одоо шимтээхэн уралдааны хийсээр одоо барины 6 руу явж байна. За Жавхан баярын шарга халдсан морь их насны морьдын уралдааны 6 дээр хэвээрээ бол Лам сүрэнгийн хүрэн морь нь одоо их насны морьдын уралдааны 7 дээр. За ер нь бол одоо 7 морь холбож байгаа нэлээд урагшилсан байгаа. Төв аймгийн 100 мод сумын ууд Логшрын Цэдэн Содмын уян солигын даравж байгаа. Од гэрлийн хурдан ярмар их насны морьдын уралдааны 4 рүү орж иж байгааг үзэгч та охин харж байна. За энэ бол одоо Төв аймгийн 100 мод сумын ууд Логшрын Цэдэн Содмын уян солигын даравж байгаа. Од гэрлийн хурдан ярмар бол одоо 4 рүү ороод ирсэн. За Сэлэн аймгийн Ерөө сумын буунд тосгоны уяа аймгийн алдартай Содон дөржигийн зэрэг найдмын хурдан бор морь их насны морьдын уралдааныг аман хүзүүр рүү орж ирсэн байгаа мөчийг үзэгч та охин харж байна. Өнөөдрийн баяр наадмын их насны морьдын уралдааны одоо аман хүзүүн дээр гараад ирсэн байгааг үзэгч та охин харж байна. За энэ дээр одоо хол алдсан морь бол одоо хөтлөө яваад өгсөн. За бүжин бор аман хүзүүн дээрээ. За Бадрлын хонгор морь айргийн 3 дээрээ. За Логшрын Цэдэн Содмын хээр морь одоо айргийн 4 дээрээ байгаа. За ингээд үзүүрийн хэдэн морь лөө ингээд араас нь дагаад орчин. За Баян Намсрын Лам сүрэн засаг даргын хүрэн морь бол одоо 7 дээр хэвээр байна. За 6 дээр бол одоо Орхон сумын Жавхан баярын шарга морь хүүхэд нь шахаастай хэвээрээ. За нэг арга үгүй нэг гар таадаг морь гэж одоо шарга морийг яхин аргагүй хэлэх бах. За хүүхэд одоо нэлээд одоо ер нь араас гаргаж ирээд одоо шахаатай яваад байгаа. За их насны морьдын уралдааны 6 дээр өнөөдрийн баяр наадамд 61 дугаартай морцсон Чинбатын ган хөлгийн хурдан хээр морь их насны морьдын уралдааны 5 дээр хэвээрээ. За энэ бол одоо Сэлэн аймгийн сайхан сумын угол Чинбатын ган хөлгийн хурдан хээр морь бол одоо 5 дээр хэвээрээ байх шиг байна. За энийг бол одоо өнөөдрийн баяр наадамд энх төгөлдөр гэж 12 настай хүү он шурдуулж байгаа 5 дээр хэвээрээ бол 6 дээр Дархан аймгийн Орхон сумын угол Жавхан баярын хурдан шарга морь 6 дээр хэвээрээ. За хээр морьтой нийлж чаваад бол одоо уралдах нь бол бас дамжиггүй болоод явчих шиг боллоо. За 3 морийг хүүхэд нь хөдлөглөө. За хээр морь гэж гэдэг нь хууга тавьж өгдөг урд морь гэж та энэ морийг хэлэх нэ. За үзүүрийн хэдэн морины уралдаан шимтээхэн сайхан болгоод зогтгөрлийн хул алдсан морь одоо хөдөлсөн хэвээрээ. Аман хүзүүн дээрээ Содон дөржигийн хурдан бор морь аман хүзүүн дээрээ. За хайргийн 3 дээр Төв аймгийн Цэдэн Сод Төв аймгийн 100 мод сумын угол Логшрын Цэдэн Содмын уян солигын дарж байгаа. Од гэрлийн хээр морь хайргийн 3 дээр байгаа. За Бадрлын хонгор морьны жоохон аргашаа суугаад үлдлээ. За энэ бол одоо өчигдөр шарга халдсан дагаа түрүү магнад хурлуулсан Жигжил сүрэнгийн Бадрлын хурдан хонгор морь. За манай зурглаач үзүүрийн одоо 2 морийг одоо харуулж байгаа харагдаж байна. За энэ бол одоо за Сэлэнгийн Ерөөгийн аймгийн алдартай Содон дөржигийн зэрэг найдмын хурдан бор морь аман хүзүүн дээр хэвээрээ. За энэ жил одоо Сэлэн аймгийн баяр наадамд түрүү магнад хурдсан хонгор азраг азарганы уралдаанд төрүүлсэн бол Сэлэнгэд аман хүзүүнд хурдсан хурдан бор морь аман хүзүүн дээр гарч ирээ явж байгаа мөчийг үзэгч та охин харж байна. 3 дээр байна. Бор морь одоо нэг араас нэг морь ирэнгүүт хуйларч тарлаад нэг. За хувьтайхан хүн байвал өнөөдөр бор морь нэг хул алдсан морин дээр очиод
холбож уралдахад дамжиггүй шүү. Яа. За бор морины тахилыг үзэгч та охинд харуулнаа. 100 модын од гэрлийн хурдан хээрмөр хайргийн 3 дээр байна. За аман хүзүүний бүжин бор морины одоо нэг тахилыг үзэгч та охинд манай зураглаач нэг ойроо хос нэг татаж нэг харуулах нь дээ. За бас л нэг маягилж байгаа мөр шүү. Өнөөдрийн баяр наадмын уралдаан. За ингээд одоо газрын холоос 10 насны шигшээ унаг. За яваад. Бор морин дээр очиж шүү. Цогтгэрлийн хул алдсан морин дээр очлаа. Хүүхэд нь нэг эргэж харж байна. За ер нь одоо 50 байна уу. За морин дээр бол одоо нэлээд ихтгэлтэй морьтойгоо уралдан сурсан байгаа хүүхэд харагдаж байна. За ингээ цогтгэрлийн хул алдсан морь их насны морьдын уралдааныг хөтөлсөн бангийн аймгийн алдартай яаж Шагдрын Мацсангийн онгон адуу 7 настай эмнэг бүр авч сургаад уяа солигын Сэлэнгийн Явтантай аймгийн алдарт байж Гамбалтын гам дулууг уяа солигонд харуулж Содон нэржигийн зэрэг найдмад уяачин хурдан бор морь олон наадамдтай хайрыг түрүүнд урдаж байна. Сэлэнгийнхээ баяр наадам дөрүүлсэн Ерөө сумын баяр Сэлэнгийн баяр наадам намын үзүүлсэн Ерөө сумын баяр наадам мөн намын үзүүл болсон байгаа. За бор морь их насны морьдын уралдааны намын хүзүүн дээр байна. За цогтгэрлийн хул халдсан морь ер нь гарсан цагаас эхлээд одоо өнгөн дээрээ байсан. За бор морь одоо нэг ойртмор болоод одоо алдаж байна. За бор морьгаас нь арай эрт хөдлөгцсөн болов гэж бас нэг бодох юм да. За барай бол одоо болоог байгаа. За бор морь одоо нэлийн тамиртайхан байгаа хул халдсан морин дээр бас ахиж очиж мэдэх юм. За хүүхэд нэг шахаж хөдлөгөө л одоо сайхан гаргаж ирээд дарчихсан 2 морины уралдаан бол одоо шимтэйх сайхан болж байна. За хул халдсан морь хөтөлсөн хിവэрэ. За барай одоо ер нь бол нэлийн ойртсон байгаа юм байна. Нэг сууж одоо 3-4 морийг харуулад эргээд урагшлах уу. За ингээд одоо өксүүр рүү орж ирлээ. Аман хүзүүн дээр бол одоо Сэлэнгийн Ерөө сумын буунд тосгоны үе аймгийн алдартай Содон дэржигийн зэрэг найдмадын хурдан бор морь их насны морьдын уралдааныг аман хүзүүр рүү орж ирсэн байгаа мөчийг үзэгч та охин харж байна. Арийнхын морь солдсон юм байна. 3 дээр Төв аймгийн 100 мод сумын бол Логшрын Сэтэн содны уяа солигонд харуулж байгаа. Од гэрлийн хурдан хээр морь бол одоо 3 дээр явж байгаа харагдаж байна. За 13 морь ер нь холбоотой байх шиг байна. За үзүүрээ хэдэн морьтойгоо явахгүй бол барай ойртчихлоо үзэгчтэй. За сэрвээ хэмждэг одоо газар бол одоо их насны морьдын уралдааны үзүүрийн хэдэн морь бол одоо ирсэн байгааг үзэгч та охин харж байна. За ингээд торны хойдлын замаар их насны морьдын уралдаан хурдан хээр морийг одоо хүүхэд нь хөдлөксөөр барайны зурхаар явлаа. За ингээд одоо хүлэг тэнцэж мэрэгд төрсөн хөх хангаан сайхан сүрдэг Дархан хан уулынхан өвөрт өдгөө одоо 60 жилийнхэн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Дархан уул аймгийн Шарын гол сумын 60 жилийн ойн баяр их наадмын их насны морьдын уралдааныг Дархан уул аймгийн Шарын гол сумын угуул цогтгэрлийн хурдан хол морь хөтөсөөр барайны зурхаар орж ирлээ. За их насны морьдын уралдааныг холоос зорж ирсэн олон түмэн болон нутгийн зон олон одоо угтсаар уухалан тоссоор одоо угтаж авж байгааг үзэгч та охин харж байна. За ингээд одоо өнөөдөр хол алдсан морь их насны морьдын уралдааныг хөтөсөөр барайны зурхаар орж ирж байна. За хоёр чихэн одоо алсын мараа хараад нэг шуучгаар яваарай. Хоёр чихэн алсын мараа хараад одоо толин одоо сартай сайхан хол морь одоо явж байгаа харж байна. За ингээд их насны морьдын уралдааныг толин сартай хол морь хөтөсөөр барайны зурхаар орж ирлээ. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадманд харгавгүй хурдан морь байна. Гарсан цагаас эхлээд одоо үзүүрийн хэдэн морьтой уралдаад хөтөсөөр доогаад одоо орж ирсэн. За нэг замаасаа нэг жоохон хандах гал хүүхэд нь одоо амтайгаа носолдоод байх шиг харагдаж байна. За уян одоо замын урд талд одоо уян байгаа юм. Тэгээ уяарга бол одоо яваад байх шиг харагдаж байна. За ингээд Дархан уул аймгийн Шарын гол сумын угуул Наран гэрлийн цогтгэрлийн урдан хонгор морины ардлаас Содон нэржигийн цэрэн найдмадын хурдан бор морь холбож аваад тарлаа. За бор морь нэг хуугаа тавьжигдгүй хурдан морь гэж өнөөдрийн баяр наадманд нэг шахаж алдсан. За үзүүрийн урдаанаа шахлаа. За хол алдсан морийг хүүхэд нь хөдлөгсөн. За буруудлараа жоохон ханах гээд байгаа. За ер нь өнөөдөр хол морьтой бол уралдахгүй юм байна. За нэг манай манлайлагчийн машинтай л одоо уралцаагаа төрүүлэн тод магна торгон жолоо өргөж байна. Дархан уул аймгийн Шарын гол сумын угуул Наран гэрлийн цогтгэрлийн хол морь одоо их насны морьдын уралдааны хөтөсөөр байгаа бор морь одоо арай барахгүй нэ. За энэ бол одоо Наран гэрлийн цогтгэрлийн хол морь түрүү магнаа дурлуулж Содон нэржигийн цэрэн найдмадын бор морь аман хүзүүнд дурлуулж айргийн 3-аар Төв аймгийн 100 мод сумын угуул Логшрын Сэтэн содны уяа солигонд харуулж байгаа од гэрлийн хээр морь айргийн 3 тус хурдаллаа. 4-оор өчигдөр шараг алдсан даага түрүү магнаа дурлуулсан Жигжид сүрэнгийн Бадралын хонгор морь их насны морьдын уралдааны 4-оор хурдалж байгааг одоо үзэгч та охин харж байна. За энэхүү өнөөдрийн их баяр наадмын их насны морьдын уралдаанд Тэнтэн аймгийн Дадлан сумын угуул Төмөр Баатарын Мажиргалын унган тамгатай Зүүн Хараа сумын Цэнд очрын хээр морь айргийн 5 хурдаллаа. За Жавхлан баярын шарга морь гарсан цагаас эхэлж 4-5-аар урдсаргаа 6-аар орж ирж байна.
За Дархан аймгийн Шарангол сум үүсгэн болсон түүх 60 жилийн наадмын их насны мөрөдийн уралдаан барианд орлоо. За Монгол Улсын тодмондоо ич Даштржин Мөнгөтагийн үйсэн өнгөрсөн жилийн зүүн мөсний ашиг наадам соёлын хариг цонгормор төрүүлэх шиг боллоо. За Сэлэн аймгийн Бугуун цоснос бормоор харигдах шиг боллоо. За Шарангол сумын Бадрах өчтөр дааг төрүүлсэн өндөр бормоор хонгормоор өндөр харигдах шиг боллоо. За баяр хүргэе Шарангол түүх 60 жилийн насны мөр төрүүлээ. Манай суурин танилцуулдаг та. Би Шарангол сумын уугуул иргэн цогт гэрлэгч юм байна. За. Хонгормоор өнгөрсөн жил Доронтын зүүн мөсний наадамд харигдсан баг. Энэ жилийн үед тэтгэх давхар уягаар зурлаж байна вэ? Нөгөө анхных нь. Ааха. Наадмын жил юун дээр зүүн мөсөд хамаа үзүүлсэн. Энэ жил анхных нь уяана. Тод манлаа уяаж Бацаахны удмын мөр. За энэ сайхан түүхтих баяр наадмаа тэмдэглэж байгаа шарын голчууд дандаа сайхан баяр наадмын мэд төвшүүлж та. Нутаг олон мэндээс бүгдээ сайхан наадаад наадамдаад юу гараа өнгөрүүлрээ. За баярлалаа олон наадмын саяар төр үртэрээ та. За баярлалаа. За. За өчигдөр дааг төрүүлсэн өнөр хонгормоор харагдууллаа. Танд баяр хүргэе. За баярлалаа. Хонгормоор масаахан дөрөвт орлоо. Харин дөрөвт орлоо тэгээд шуйстай байна. За хонгорморны удам өгшлэн урдам яаж уралцсан мөр вэ? Хонгормоор авчиг мөр одоо битүү мөр байгаа. Тэгээд мандгаа одоо байгаа. Энэ жилийн дан уяа нуу давхар уяа нуу энэ жил хаана уралцсан мөр? Энэ Төв аймгийн Сэргэлэн суманд 3-аар орж ирээд тэгээд одоо давхар уяагаар Шарангол сумын хад харин дөрөөр орлоо. За сайхан хайртай төрүүтэй сайхан нааж шиг нийт шаранголжууд дандаа бас дахин баяр наадмын төвшөлтөө. За нийт нутгийнхаа зон олонд нийт түүх 60 жилийн баярын мэнд дүргий хол дүмнэрээ сайхан наадаараа гэж хүсээрээ. За баяр хүргэе олон наадмын саяар төр үртэрээ та. За ерөөл батар шигэ. За. За Сэлэн аймгийн Бугуун цоснос бормоор өнөр хамаа үзүүн хурдл шиг боллоо. За баяр хүргэе сайхан түүхтэйд урдан мормор хамаа үзүүн хурдлаа. Манаас төрөө танилцуулахгүй та. Би Сэлэн аймгийн 90 самын Бугуун цосноо явж аймаг адад явж цэрнэд үлдэх юм байна. За бормор ямар удамтай мөр өмнө яаж уралж ирсэн мөр энэ жилийн За энэ жил давхар уяа энэ жил 90 самдаа төрүүлээд амаа үзүүлээд аймаг цай амаа үзүүлээд Сэлэнтэй тэгээд илж байгаа мөртөө. Энэ жилийн хэдэн настай мөр өмнө удам өгшлийн ямар удамтай мөр вэ? Энэ манай найз Баяр сарын гэдэг Бугуунтэй найзарын дамжиж ирсэн. Энэ галын Батмургын дүү нөө Батцангэл гэдэг манай найз үтэй аймаг адад. Тэрний л удам ядуу да. Энэ жилийн хэдэн настай мөр нөр нэ? Ормор энэ 97 орж байгаа мөр. Тэгээ надад битүү мөр уяал. Тэгэл энэ жил 3 амагдлаа. За сайхан. Энэ наадам дээр нэгшний насны хэдэн мөртэй ирж уралж байна. Манай азар 3 төгслөө. Шүдлэн ам үзүүлээ. Их мөр ам үзүүлээ. Таны заалтай заалгаа тавихгүй байж та. Та гараад ирчихлээ. Энэ баяр наадмын зохион байгуулалтын талаар энэ нийт шаранголчууд тандаас баяр наадмын мэд төвшүүлж та. Сайхан нийт одоо 60 жил ээж байгаа шаранголынхаа баяр наадмын баярын мэнд хүргэе. Сайхан болж байна. Зохион байгуулалт сайтай сайхан болж байна. За баярлалаа олон наадмын саяар төр үртэрээ та. За баярлалаа. За ийхүү Дархан аймгийн Шарангол сум үүсгэн болсон 60 жилийн наадмын хурд их насны мөрдийн уралдаан амжилттай самбал барианд орлоо. За түрүү магнад Монгол Улсын тодмондоо иш Даштржин Мөнгөтагийн үйсэн Шарангол сум нэрэт цогийн хонгормор түрмөд хурдлаа. За амаа үзэнд нь Сэлэн аймгийн Бугуун цоснос бормор амаа үзэнд хурдлаа. За энэ хэрмөр аригц хэрмөр ах шиг байна. За баяр хүргэе сайхан нөхдөд бас их мөр харагдууллаа. Манаас дөрөв танц. Нөгөө Төв аймгийн 100 мод сум яриад. Логшрын зэтэн сүт. За хэрмөрний удам өгшил нь хурдан нь яаж уралж ирсэн мөр вэ? Энд тэднээс Хэрмөр манай унган мөр. За Өмнө сумын наадамд багтаа нэг харагдчихсан юм. Одоо 8 настай. Өнөө жилийн дангуй нуу дангуй хаана болсон мөр вэ? Сая аймгийнхаа наадамд нэг 10 хэтэр тавьчих ялэрсэн. За өчигдөр бас сайхан хариг төрөтэй сайхан наадсан. Өнөөдөр бас сайхан мөр харигдлаа. Энэ наадамд хичнээнээс хэдэн мөрт ирж уралж байна та? Хүний азраг мөр 2 төрөөс оюулаа харагдлаа. За баярлалаа танд. Наадам саяар төр өртөрөө. За баярлалаа. За сайхан наадцгаараа. за За юуны өмнө баяр хүргэе танд. Өнөөдөр хэрмөр бас араа сайхан туулж ирээд харигдлаа. Сэтгэл их өндрөө нөө холоос ирлээ. Төв аймгийн Сүмбэр сумд уягдсан. Сэлэн аймгийн Мандал сумын манай энэ Сэнд очрын би уяач нэгоомаа. За. За хэрмөр Хинтээ аймгийн Дад сумын угол Төмөр Баатарын Бачаргалын унганд хамгаалтай тийм ээ. Тий. Энэ Бачаргалахаас юу басан? Шөдлөөрөө Франц баяраа хавцсан. За дахны Даваа самбуугийн баяр сайхан тий Франц баяраа хавцсан. Тийм л мөр. За сум орнуудад олон төрөж харагдаж байгаа мөрөө.
За уралдаан шүүхтэй талаар ярив. Манай уралдаан шүүхт одоо 10 настай. Мөнгөс миний өөрийн хүү тундгий. Тэгэхээр аав хөө ингээл хортлалаа лээ. За энэ жилийн хэд төө юм уу? Энэ жилийн 4 дахь байна. За өмнөх хурдаа яаж вэ? Сэлэнгэ алтан буулагт 5-аар давхаад сая сүмбэр суманд харагдаад бас 2-3 жижиг наадан төрүүлсэн. Зөв. Тий. За эзний сэтгэл ямар байна одоо? Эзний сэтгэл маш өндөр байна. Уяаштай баярлж байна, хүүхдтэй баярлж байна. Ямар ч байсан энэ жил бит хоёр хэр мөрөөр ямар ч байсан айраг түрүүнээс мултарсангүй. Уйсан болгонд оролцсон болгонд орлоо. Сэтгэл маш өндөр байна. Тавлна гэдэг бол бас маш сайхан шүү дээ, тийм ээ. Тий. Тавлна гэдэг бас энэ олон мөрөдүүд эхний 5 дотор орж ирнэ гэдэг бол бас ховор завшаан гэж бодож байна. За энэ нутгийн зам олон сайхан мэдлэгээ төшөөлөж. Тэгээ нутгийнхаа олондоо Динж хотод бол сайхан наадаарай л гэж хэлээ. Тэгээ сайхан наадан болж байна. За баярлалаа. За баярлалаа. За. Энэ 141 дугаар. Жаргалтай дэлгэрийг гიშгэлж Монгол наадам албан ёсоор гэсэн энэхүү үлэгц сайн өдөр шарын голчид түүхэд 60 жилийнхаа баяр наадам тэмдэглэн өнгөрөөж байна. 1962 оны уурхайчдын ардын депутатууд урлын шийдвэрээр шарын гол уурхайг төшөлн бий байгуулсан шарын гол сүмөдгөө 60 жилийн буруу төгөө үдэн өнгөрөөж төр түмэн олноороо цэнгэн наадаж баярлаж байна. Буруудыг тэмдэглэн өрөөж байгаа нийт шарын голчууд та бүхэн Дэнжигт бол дэлгэр сайхан наатаарай. За энхүү голомтондоо галын улаан дүл батамлуулсан Их Монголын нутаг дэвсгэр энэ сайхан өргөн удам хөндийд Дархан уул аймгийн Шарын гол сумын түүхэн яруу алдар 60 жилийн он их баяр цэнгэл наадмын урдан шүтлэнгийн уралдаан ирэхэд бэлэн болжээ. За Дархан уул аймгийн онцгой байдлын ерхий газрын алба хаагчид бол энэ одоо баяр наадмын уралдааныг дэг журамтай зохион байгуулахад бол анхаарал хандуулан ажиллаж бүх одоо мордыг төхөөрөмжний ард игнүүлсэн байгааг үзэгчтэй охин харж байна. За ингээд одоо 70 гаруй шүтлэн ирэхэд бэлэн боллоо. За одоо нэг хэмэр савсан өдрүүд үргэлжилж байна да үзэгчтэй. Ингээд одоо хурдан морины Осоо цагаан хэмээр Монгол сан олныг одоо өн мөнхөд ивэж бахын одоо ерөөлөг өргөж энэхүү одоо уралдааны шууд амжилт энэхүү эхэлж байна. За баггүй ирэхэд л одоо бэлэн болсон байна. За харжилоо. Тууруу тусгаар тулгуур төр үүсэн байгуулагдсны 2231 жилийн Их Монгол улс байгуулагдсны 816 ардын хөвжлийн 101 жилийн
хаан Дархан уул аймгийн Шарын сум үүсгэн байгуулагчны түүхийн яруу болдорт 60 жилийн ойн баяр цэнгэл наадмын хурдан шүтлэнгийн уралдаан гарааны ногоон төхөөрөмжний араас нэгэн зэрэг эргэлээ. За хурдан шүтлэнгийн уралдааны үзүүрийн хэдэн үрээ бол одоо цуурхан гараал нэг 4-5 үрээ гарч ирж байгаа харагдаж байна. Арын хэдэн үрээнүүд одоо сайхан шарга үрээ манай зурагчийн дуранд харууллаа. За өнөөдрийн баяр нутагт одоо номер нь хараахан мэдэгдэхгүй байх шиг байна. За Дархан уул аймгийн Шарын сумын уугуул Тогтгооны Омор хааны хурдан одоо хол үрэн одоо энэ дунд 3 дугаартаа морцсон явж байгаа харагдаж байна. За 7 дугаартаа морцсон цэгэр газагтай хөгд унжуулж байгаа Дархан уул аймгийн Шарын сумын уяач Ганбаатарын Амар санаагийн хурдан оёштой холбооныхоо баяр наадамд 6 дурдсан одоо хонгор үрэн одоо энэ дунд гараад ирсэн байгаа харагдаж байна. За үзүүрлүүгээ нэг 22 дугаартаа морцсон цагаан хонгор үрээ гараад ирсэн юм шиг байна. За манай зурлаач одоо урагшлаад өмнө хэд үрээ гаруулна. За энэ дунд тэмхээдэр 114 дугаартаа морцсон бундан намагтай хурдан хэр үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ хэр үрээ өнөөдрийн байрнууд нь 114 дугаартай морцсон байгаа. Улаанбаатар хотын Сонгон хайрхан дүүргийн уяач соёлоогийн алтан уягийн урдан хэр үрээ хурдан шүтлэнгийн уралдааны 5-6-гийн бууран дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За 3 дээр нэг сайхан гүйлэн зэр дүрээ гараад ирсэн байгаа бол өнгөний 2 үрээр манай жолооч шууд яваад очихнаа. За ингээд өнгөн дээр 29 дугаартай морцсон сайхан цагаан хонгор үрээ гарч ирээд хурдан шүтлэнгийн уралдааныг хөтөлж эхэллээ үзэгчтэй. За энэ хонгор үрээ бол одоо өнөөдрийн баяр наадмад 29 дугаартай морцсон байгааг бол одоо үзэгчтэй охин харж байгаа хаа. За цаад талд нь одоо мөн 120 дугаартай морцсон сайхан буур дүрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. За Дархан уул аймгийн Шарын сумын уугуул давг чөмлийн шин зөргийн хурдан хонгор үрээ Дархан уул аймгийн Шарын сум үүсгэн байгуулагчны түүхийн яруу болдор 60 жилийн хурдан шүтлэнгийн уралдааны аман үзүүн дээр гарч ирлээ. За энэ хурдан хонгор үрээ бол Дархан уул аймгийн Шарын сумын уугуул давг чөмлийн шин зөргийн хурдан хонгор үрээ одоо хүүхдэн зөв талаар нь оруулаад хөдлүүлээ гаргаад ирлээ. За цаад талд нэг сайхан хар буурал үрээ өнөөдрийн баяр наадмад 120 хэдэн номертой одоо морцсон байгаа юм шиг харагдаж байна. За 123 дугаартай морцсон юм шиг харагдаж байна. За ингээд хурдан хар буурал үрээний номерыг харчих юм бол одоо үзэгчтэй охин хэний ямар хурдан үлгэн одоо өмнө гарч ирээд уралдаж байгааг үзэгчтэй охиндоо харуулнаа. За шин зөргийн хурдан хонгор үрээ бол гараад ирсэн. За энэ бол одоо Орхон аймгийн Баян өндөр сумын уугуул Сэдэн жимдийн саруулын хурдан саарл үрэн одоо буурал үрэн одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ бол одоо Орхон аймгийн Баян өндөр сумын уугуул Сэдэн жимдийн саруулын хурдан буурал үрэн гараад ирсэн байгаа харагдаж байна. За 95 дугаартай морцсон гарсан цагаас эхлээд нэг үзүүрийн хэдэн үрээтэй уралдаал одоо 3 дээр явагдсан гуйлан зэр дөрөө баяр наадмын хурдан эзэн шүтлэнгийн уралдааныг хөтөлж эхэллээ. За хөрөн үрээ бол одоо хөтөлсөн байгааг бол одоо үзэгчтэй охин харж байгаа хаа. За бүртгэл нь бол одоо нэлээд одоо энэ дэндээ орж ирсэн байгааг үзэгчтэй охин бас ойлгож байгаа хаа. За ингээ хурдан шүтлэнгийн уралдааныг 95 дугаартай морцсон Дархан уул аймгийн Шарын сумын уугуул Дархан уул аймгийн Шарын одоо уян дээрээс морцсон сайхан хонгор үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. Хүрэн буурал үрээ. За энэ хүрэн халдсан өрөө бол өнөөдрийн баяр наадмыг өнгөлж эхэллээ. За наран хүүгийн амар өсөлөн уяачийн уяа солигонд харуулж байгаа Дархан уул аймгийн Шарын сумын уяач Базрын Батчоожийн хурдан гуйлан зэрд хүрэн халдсан өрөө нь одоо хөтөлж эхэллээ. За энэ бол одоо Дархан уул аймгийн Шарын сумын уяач Базрын Батчоожийн хурдан хүрэн үрээ. За ингээд манай зурглаач бол одоо Дархан уул аймгийн түүхийн яруу болдорт Шарын сумын 60 жилийн ойн баяр наадмын хурдан шүтлэнгийн уралдааны үзүүрийн үрээг харуулж байна. За 2 жигнэ хатгаад хосгүй сайхан давхалтай үрээ өнөөдрийн баяр наадмын шүтлэнгийн уралдааныг хөтөлж эхэллээ. За энэ бол одоо Дархан уул аймгийн Шарын сумын уугуул Базрын Батчоожийн хурдан хүрэн үрээ нь одоо явж байгаа. За аман хүзүүн дээр нэг саарл үрээ гараад ирсэн байгааг үзэгчтэй охин харж байна. Араас нэг одоо улаан хадган сэхүүстэй халтар үрээ бас хайргийн 4 рүү орж ирлээ. За аман хүзүүн дээр байгаа саарл үрээ өнөөдрийн баяр наадмад 86 дугаартай морцсон байгааг үзэгчтэй охин харж байна. За манай зурглаач бол одоо ер нь нэг бөөнд нь багцлаад одоо харуулж байгаа шиг байна. За 86 дугаартай морцсон саарл үрээ баяр наадмын хурдан шүтлэнгийн уралдааны аман хүзүүн дээр гарч ирсэн бол наагур нь 63 дугаартай морцсон хэр үрээ ойн нөгөө Сэлэн аймгийн Хушаат сумын уяач Цэгмэдийн Амар санаагийн уяа солигонд харуулж байгаа Сэлэн аймгийн Хушаат сумын уугуул бүр өдөржийн хурдан хэр үрээ нь одоо явж байна. За 114 дугаартай өнгө морцсон нөгөө соёлоогийн алтан уягийн хурдан хэр үрээ нь өнгөний 6 үрээний ард дээр явж байгаа харагдаж байна. За 145 дугаартай морцсон сайхан гүйлэн зэр дөрөв өнөөдрийн баяр наадмын хурдан шүтлэнгийн уралдааны 7 дээр. За энэ хэдтэйг явж байхад ер нь болно доо. Одоо газар болоог байгаа юм чи 10 хэдэн үрээгээ бас хэдүүлээ сайхан харуулъя. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадмын 145 дугаартай
мордсон Сэлэн аймгийн Мандал сумын угуул Гунаа-Жовын Эрдэнэ сүхийн урдан хөрөө үрэн байна. За энэ одоо Эрхэм баяр аваргын дүүн одоо өнөөдрийн баяр нааданд хуулийн зэр дүрээгээ бол одоо мордуулсан байгаа харагдаж байна. Сэлэн аймгийн Мандал сумын угуул Монгол улсын аварга Гунаа-Жовын Эрхэм баяр аваргын дүү Эрдэнэ сүх өнөөдрийн баяр нааданд хонгор үрээгээ мордуулжээ. За ингээд 14 өдөр ерөөхдөө бөөндөө гараад ирсэн гарсан цагаас эхлээд өнгөн дурлаад ирсэн хонгор үрээ маань одоо аргачлаад 10-ийн бүрэн дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ дунд одоо 94 дугаартай морцсон сайхан зэр дүрээг одоо хөрөө халз үүрэг харуулж байна. Энэ одоо Дархан уул аймгийн Шарын гол сумын угуул Баазрын Батчоожийн хурдан хөрөө үрээ энд явж байна. За хоёр хөрөө үрээ мордуулаад нэг нь одоо өнгөн дээр гараад ирсэн байгаа. Нэг нь одоо 20-ийн бүрэн дээр гараад ирсэн байгааг үзэгчтэй охин харж байна. За Сэлэн аймгийн сайхан сумын угуул Молов жимцэн хан уйгийн хурдан бор халзан үрээ өнөөдрийн баяр наадмын бор үрээ ланзан намагтай бор үрээ гараад ирсэн баг шиг харагдаж байна. За энэ бол одоо 94 дугаартай морцсон Батчоожийн хурдан зэр дөрөв хөрөө халзан өрөөг л одоо үзэгчтэй охин харж байгаа. Мохордуулгын толгойд хөрөө халзан өрөө гарч ирсэн байх шиг байсан. За ингээ энэ дэлгэцнээ харагдаж байгаа бор өрөө бол Дархан уул аймгийн Шарын гол сумын угуул Хусмааны Сонгобекийн хурдан бор үрээ явж байгаа харагдаж байна. За энэ бол одоо Дархан уул аймгийн Шарын гол сумын угуул Хусмааны Сонгобекийн хурдан бор үрээ нь одоо явж байгаа харагдаж байна. За ингээд одоо нөрөөхөн урагшлаад манай зураглагч үзүүрийн хэд үрээр бол одоо очих хаа. За ингээд тогтоод одоо хэдүүл явна шүү. За 36 дугаартай морцсон шар хэр өрөө өнөөдрийн баяр нааданд тарлаад одоо үзүүрийн үдийн өрөөн дээр очиж байгаа шиг байна. За энэ бол одоо өнөөдрийн баяр нааданд 36 дугаартай морцсон байна. За ямар ч хэсэн бүртгэлтэй учраас бол одоо ямар урд хөлгөнүүд одоо явж байгааг үзэгч та бүхэндээ танилцуулнаа. За энэ дунд одоо 108 дугаартай морцсон юм шиг сайхан янзг шиг зэр дүрээ мөн гараад ирсэн байгаа харагдаж байна. За ингээ үзүүрийн нэг 14 бол одоо урагшаа нэлээд одоо салчихсан байгаа. За энэ бол одоо өнөөдрийн баяр нааданд 108 дугаартай морцсон зэр дүрээ одоо бүртгэл дээрээс харагддаг. За бүртгэл одоо нэлээд энд тэндээ гарцсан байгаа учраас одоо тэр болгон нэг тод ерөөсө харагдахгүй байна. За энэ өнөөдрийн баяр нааданд 108 дугаартай морцсон зэр дүрээ бүртгэл энэ Дархан уул аймгийн хонгор сумын уяас Лаалагын Батчоожийн хурдан зэр дүрээ явж байгаа харагдаж байна. За энийг одоо бүртгэл дээрээ сарнаа 108 дугаартай мөн байна. Энэ Дархан уул аймгийн хонгор сумын уяаж Лаалагын Батчоожийн хурдан зэр дүрээ хурдан чөдлөнгийн уралдааны 10-ийн бүрэн дээр гараад ирсэн байгааг үзэгч та охин харж байна. За энэ хүрэн халзан үрээ бол Дархан уул аймгийн Шарын гол сумын угуул Батчоожийн хурдан хүрээ халзан үрээ. За хүрэн үрээ нь бол одоо өнгөн дээр гараад ирсэн байгаа. Энэ бол одоо Батчоож үеийн хурдан хүрээ өнөөдрийн баяр наадмын чөдлөнгийн уралдааны 10-аад дээр гараад ирсэн байгаа. За Дархан уул аймгийн Шарын гол сумын угуул Баазрын Батчоожийн хурдан хүрээ халзан үрээ. За гарсан цагаас эхлээд өнгөн дурлаад ирсэн сайхан хонгор үрээ одоо энэ дунд яваад байгаа харагдаж байна. За 11 дугаартай морцсон сайхан буурал үрээ гараад ирсэн. Энэ бол одоо Дархан уул аймгийн Шарын гол сумын угуул Хусмааны Сонгобекийн хурдан буурал үрээ бол одоо бор үрээ хамгийн наадлаар бол одоо гарч ирсэн байгааг үзэгч та охин харж байна. За хэд үрээний дунд одоо сайхан хул үрээ яваад байгаа. Тэр бол одоо сумын алдар туучин музлыг хангаад байгаа. Амар санаагийн хурдан хул үрээ нь одоо мөн явж байна. За үзүүрийн хөдөө үрээ бол одоо нэлээд цуваа. За энэ хөрөө үрээ хүүхдэн зам төтлөж шүү. Манай жолоо чараарай. За хүүхд нь одоо зам төтлөөд одоо урагшаа явж байгаа харагдаж байна. Өнөөдрийн баяр нааданд 69 дугаартай морцсон хөрөө үрээ хүүхд нь энэ тохоог одоо төтлөөд одоо үзүүрийн хөдөө үрээнд ажиллаа. За хашир туршлагатай уралдаанчин ур чадварыг л бас одоо харуулж байгаа шиг байна. За ингээд хонгор үрээ бол одоо гарсан цагаас эхлээд хязгаалын уралдааныг бол одоо урамтайхан сайхан хөтөлсөн өнөөдрийн баяр нааданд 29 дугаартай морцсон Дархан уул аймгийн Шарын гол сумын угуул Шин зоргийн хурдан хонгор үрээг одоо үзэгч та охин харж байна. Арын хэдэн үрээний өнгөн дээр 115 дугаартай морцсон сайхан нэмнэтэй бор үрээг бол одоо үзэгч та охин харж байгаа хаа. За энэ бол одоо 115 дугаартай бол одоо морцсон байлаа. За энэ бол одоо Сэлэн аймгийн сайхан сумын угуул Молом жимцэн хан уйгийн хурдан бор үрээ нь одоо явж байгаа харагдаж байна. За энэ 69 дугаартай морцсон хөрөө үрээ хүүхд нь одоо төтлөөд одоо зам руу оруулсан. За Моломын Батчоожийн одоо Баазрын Батчоожийн халзан үрээний урдтан талд нь одоо гарч ирлээ. За дунд одоо синхэтэр явж байгаа сайхан цавдар үрээг л одоо манай зурглаач үзэгч та охинд харуулж байна. За энэ бол одоо өнөөдрийн баяр нааданд 108 дугаартай морцсон Сэлэн аймгийн оюун дээрээс одоо морцсон юм үрээ байгаа. За ингээд үзүүрийн хэд үрээр одоо манай зурглаач нөрөөхөн урагштад одоо очихноо. За ингээд одоо өнөөдрийн баяр наадмын хурдан шүтлэнгийн уралдаан бол одоо шимтэйхэн сайхан уралдаан болж үзүүрийн хэд үрээ бол одоо нэлээд одоо зайгаа барьсан байгаа харагдаж байна. За энэ өнөөдрийн баяр нааданд 104 дугаартай морцсон очир тамаатай сайхан хөрөө үрээ одоо явж байгаа харагдаж байна. Манай жолооч тогтоо яваарай. Тэгвэл одоо сайхан зөрж өнгөрөөд үзэгчтэй бас мордыг сайн харуулж өгөх байх шиг байна. За өнөөдрийн баяр нааданд хэвлэл мэдээлэлтэндээ бол намхаа жолооч мөн одоо хамтран ажиллаж байгаа. За энэ бол одоо Дархан уул аймгийн Шарын гол сумын ариа Сандуужийн Насан баттын хурдан
хүрэн үрээ байна. За Дархан уул аймгийн засаг даргаар ажиллаж байсан. За одоо бол иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байгаа Самдуужийн Насанбатын урдан хүрэн халзан байна. За алдарт одоо суман хүрэн халзан газаргаа бол одоо төвөн одлон бол одоо сайн танигдсан байдаг. За ингээ үзүүрийн хэдэн үрээ бол одоо хоолойг орооход нэлийн одоо 10-аад үрээ тасарсан байгаа харагдаж байна. За эндээс бол одоо бариа ерөнхийдөө бол нэг газрын талд очихсан байгааг бол одоо үзэгч та бүхэн харж байгаа. За ингээд Дархан уул аймгийн Шарын гол сумын түүхэн яруу алдарт 60 жилийн ан их баяр цэнгэл наадмын урдан шүтлэнгийн уралдааны 10-аад бүрэн дээр 41 дугаартай морцсон сайхан хээр үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. Энэ бол Дархан уул аймгийн Дархан сумын уяач Санж сүрэнгийн Дамдан баатрын урдан хээр үрээ хурдан шүтлэнгийн уралдааны нэг 8 9 10 дээр явж байгаа харагдаж байна. За энэ бол одоо Дархан аймгийн Дархан сумын уян дээрээс морцсон үрээ. За энэ бол одоо Санж сүрэнгийн Дамдан баатрын урдан хээр үрээ. За 101 дугаартай морцсон сайхан бор үрээ одоо үзүүрийн хэдэн үрээ рүү очлоо. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадамд одоо 101 дугаартай морцсон. За энэ нөгөө Чимэд цэрэнгийн энэ бишийн урдан бор үрээ морцсон байгаа харагдаж байна. За Дархан уул аймгийн Шарын гол сумын уяач Чимэд цэрэнгийн энэ бишийн урдан бор үрээ нь л одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ бол одоо сумын баяр наадамд нэг төрөөж одоо нэг амын үзүнд хурдсан юм үрээ. За ингээд өнгөн дээрээ гарч ирээд байсан нөгөө хөгдөн задгаа сайхан хүрэн үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. Энэ бол одоо өнөөдрийн баяр наадамд 145 дугаартай морцсон Сэлэн аймгийн Мандал сумын уул Гунааживын Эрдэнэ сүхийн урдан хонгор үрээ байна. За ингээ өнөөдрийн уралдааны шүтлэнгийн уралдааны нэг 9 10 11 дээр явж байгаа өрөөнүүдийг манай зурлаач үзэгч та бүхэнд харуулах шиг боллоо. За Дамдан баатрын хээр үрээ болон за Гунааживын Эргэн баяр аврагын дуу Эрдэнэ сүхийн урдан хүрэн үрээ гэсэн юм өрөөнүүд бол гараад ирсэн байна. За энэ хоёр үрээн дээр одоо тогтоод харнаа. За 95 дугаартай морцсон сайхан үрээ явж байна. Мөн дээрээс нь 54 дугаартай морцсон сайхан халин үрээг одоо манай зурлаач үзэгч та бүхэнд харуулж байна. За өнөөдрийн баяр наадамд 54 дугаартай морцсон юм шиг байна. За бүртгэл дээр одоо 54 удаа сайн харагдчихдаг. Энэ бүртгэлийг уг нэг зэгцэлчих юм бол одоо уг нь амар байдаг юм. За энэ тэндээ орцсон болохоор одоо цугаан дээрээ сайх гэж болоос нэлээд ажил болж байгааг үзэгч та бүхэн ойлгож байгаа хаа. За энэ халин үрээ бол Дархан уул аймгийн Шарын гол сумын уяач Санж сүрэнгийн Дамдан баатрын уян дээрээс мордчихсон Мегмарын Батбаярын хурдан халин үрээ байна. За энэ бол одоо Шарын голын Мегмарын Батбаярын хурдан халин үрээ нь явж байгаа харагдаж байна. За халдсан үрээний номер нь хэд байлаа манайхаа. За халдсан үрээ бол одоо халин өрөөнийхөө цаа талд гараад ирсэн байгаа. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадамд 140 дугаартай морцсон юм шиг байна. 95 дугаартай морцсон уу? За 95 дугаартай морцсон зэр дүрэг үзэгч та бүхэнд харуулад одоо үзүүрийн хэдүүрэн дээр очиноо. За номер нь бол одоо нэлээд одоо зэгсмуутайхан байгаа харагдаж байна. За энэ бол одоо Дархан уул аймгийн Шарын гол сумын уул Базрын бат цоож нөгөө өрөө үрээ нөө. Энэ нөгөө өнгөнд дурлаадсан халзан үрээ үлдсэн байгаа харагдаж байна. За ингээд урагшлаад ерөөсөө явъя. За урагшлаад явахгүй бол одоо үзүүрийн хэдүүрээг л хэдүүлээ байна. Алдах нь байна шүү. За Дархан уул аймгийн Шарын гол сумын уяач Мегмарын Батбаярын халин үрээ болон за Батчожийн хүрэн халзан үрээ гэсэн үрээнүүд үлдсэн. За энэ нөгөө алтан уйгийн урдан хээр үрээ нь явж байгаа харагдаж байна. Энэ бундан намгатай хээр үрээ өнөөдрийн баяр наадмын урдан шүтлэнгийн уралдааны хайргийн 5 дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ өнөөдрийн баяр наадмын 114 дугаартай морцсон Улаанбаатарын сонгон хайрхан дүргийн уяач соёлын алтан уйгийн уяа солонгонд харуулж байгаа мөнх дэлгэрийн урдан хээр үрээ. За энэ бундан намгатай хээр үрээ мөнх дэлгэрийн хурдан хээр үрээ хурдан шүтлэнгийн уралдааны хайргийн 5 дээр гарч ирсэн байгааг үзэгч та бүхэн харж байна. За соёлын алтан уйг байж өнөөдрийн баяр наадамд за нэг шүтлэнтэй ирсэн л гэж байсан бундан намгатай хээр шүтлэнтэй ирж ирсэн гэсэн за хээр үрээ нь бол одоо хайргийн 5 дээр гараад ирсэн урагшилж байгааг л үзэгч та бүхэн харж байна. За ингээд үзүүрийн нэг 3 4-ийн үрээн дээр одоо манай жолооч ирлээ. За 49 дугаартай мордсон хул үрээ бол Дархан уул аймгийн Дархан сумын уяач Дорж хорлоогийн их хотын хурдан хул үрээ хурдан хул халдсан үрээ өнөөдрийн баяр наадмын хурдан шүтлэнгийн уралдааны хайргийн 3 дээр гарч ирлээ. За энэ хул үрээ бол Дархан уул аймгийн өнөөдрийн баяр наадамд Дархан уул аймгийн Дорж хорлоогийн их хотын хурдан хул үрээ. За Дорж хорлоогийн их хотын хурдан хул үрээ хайргийн 3 дээр гараад ирсэн. За 4 дээр 21 дугаартай мордсон сайхан хонгор халдсан үрээг бол одоо манай зурлаач харууллаа. За 21 дугаартай мордсон хонгор халдсан үрээ бол хурдан шүтлэнгийн уралдааны хайргийн 4 дээр гараад ирсэн. За ер нь одоо үзүүрийн хэдүүрээр очие доо. Энэ одоо замдаа одоо бүртгэлийг найж байгаа үзэгч та бүхэнд зарлаж харуулъя. За энэ хотын урд хөл үрээ бол одоо энэ гараад ирсэн байгаа.
За ингээ одоо манай зурглалт нөрөөхөн урагшлаад одоо үзүүрийн хэд өрөөнд дээр очноо. За туссан камераас одоо манай зурглалт үзэгч та бүхэнд одоо харуулж байгаа. За Оюнбаатар зурглалчид одоо туссан камераас үзэгч та бүхэнд одоо нэлээд одоо татаж бас уралдааныг харуулнаа. За Дорчирлогийн их хотын хол үрээ түүний арал дээр одоо 21 дугаартай мөрцөн хонгор халдсан үрээ энэ мегмар сүрэнгийн гам бүрийн урдан хонгор халдсан үрээтэй том төстэй үрээнд гарахт нь одоо сэрвэ хэмжүүлэгтэд харж байсан. За харин нэг зам мөн баха энэ Сэлэн аймгийн баруун бүрэн сумын угуул мегмар сүрэнгийн гам бүрийн урдан хонгор халдсан үрээ мөн баха зүс нь одоо нэлийн савдан болохоор нь бас харж байсан үрээ мөн байх шиг байна. За энэ бол одоо Сэлэн аймгийн баруун бүрэн сумын угуул мегмар сүрэнгийн гам бүрийн урдан хонгор халдсан үрээ хурдан шүтлэнгийн урдааны айргийн 4 дээр Дорчирлогийн их хотын урд үрээ айргийн 3 дээр байгаа. За зам одоо нэлээд хатуу болоод ирж байна. За нэг өмнөний 2 үрээ дээр очимоор байна да үзэгчтэй. Айргийн 5 дээр бол одоо хээр үрээ байгаа. Хээр үрээ бол өнөөдрийн байрны хотын соёлын алтан үеийн уяа солигонд харуулж байгаа. Улаанбаатар хотын Сонгон хайрхан дүүргийн уяач мөнх дэлгэрийн хурдан хээр үрээ айргийн 5 дээр. За мегмар сүрэнгийн гам бүрийн хурдан хонгор халдсан үрээ айргийн 4 дээр. За хайргийн 3 дээр Сэлэнгийн одоо баруун бүрнгээс ирсэн хонгор алдсан үрээ айргийн 4 дээр бол айргийн 3 дээр Дархан уул аймгийн Шарын гол сумын уяач Энх хотын хурдан Дорчирлогийн энх хотын хурдан хол үрээ айргийн 3 дээр хэвээрээ. За үзүүрийн 2 үрээн дээр манай зурглаач яваад очихнаа. За энд одоо буян толгойг бол одоо аль хэдийн баруун талаас бол одоо өгсөн үзүүрийн 2 өрөө нэлээд зайдуухан саллаа. За хурдан азарганы уралдаан дээр хонгор азарга хээр азарга 2 бол арын хэдэн азаргаас нэлээд зайдуухан салж ирснийг бол одоо үзэгч та бүхэн азарганы уралдаанаас харсан баг. За тэгвэл одоо шүтлэнгийн уралдааны үзүүрийн 2 өрөө одоо нэлээд зайдуухан салж ирлээ. За 2 өрөө ч өнөөдрийн байр надад ер нь хосгүй хурдан байгаа юм байна. За мөн үзүүнээр явж байгаа нэмнэтээ хээр үрээд одоо байх шиг харагдаж байна. Хүүхдийн жирвэд харууллаа. За арагш нэг эргэж харж байгаа харагдаж байна. За өнөөдрийн байр надад 131 дугаартай морцсон юм шиг байна. За би 113. За тийм байна. 131 дугаартай морцсон. Энэ нөгөө Сэлэн аймгийн Жавхан сумын уяач Дармаагийн сугрын хурдан хээр үрээ өнөөдрийн байрны надны хурдан шүтлэнгийн уралдааны аман үзүүндээр гарч иржээ. За урагшлаа. Энэ нөгөө Жавхан сумынхаа баяр наадамд аман үзүүнд уралдаж байсан Монголын бие үсгэн тамгатай Сэлэн аймгийн Жавхан сумын угуул гам болдын ган төгсийн хурдан хээр үрээ байна. Энэ 131 дугаартай морцсон Дармаагийн сугрын хурдан хээр үрээ байна. За өнгөний үрэн дээр очиё. За өнгөний үрээ ер нь одоо гарсан цагаас эхлээд одоо нэлээд зайтай салчихсан байгаа. За үзүүрийн уралдааныг үзэгч та бүхэнд харуулахад өнөөдрийн баяр наадамд 63 дугаартай морцсон юм уу да хээр үрээ ах шиг байна. Энэ нөгөө Сэлэн аймгийн Хушаад сумын угуул Цэгмэдийн амар санаагийн уяа солигонд харуулж байгаа Баян жаргалын бүрүүдэрч хурдан хээр үрээ мөн баг шиг. За мөн байна. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадмын хурдан шүтлэнгийн уралдааны өнгөн дээрээ Эрдэнэ сүл төвгийн ум чурлуулж байгаа Цэгмэдийн амар санаагийн уяа солигонд харуулж байгаа Сэлэн аймгийн Хушаад сумын угуул Баян жаргалын бүрүүдэрчийн хээр үрээ барайны зурхаарыг хөтөлсөөр өнөөдрийн баяр наадмын хурдан шүтлэнгийн уралдааны хөтлөөд орж ирлээ. За энэ хээр үрээ өнөөдрийн баяр наадмын ингээд түрүү магнат урдж байгаа юм байна. Цэгмэдийн амар санаагийн уяа солигонд харуулж байгаа Баян жаргалын бүрүүдэрчийн хээр үрээ түрүүлэн түмэн одныг баясгалаа. За амун хүзүүн дээр өнөөдрийн баяр наадманд хээр үрээ гараад ирсэн байгаа. Энэ бол одоо 131 дугаартай морцсон хээр үрээ бол одоо амун хүзүүнд дурдж байна. Сэлэн аймгийн Жавхан сумын угуул Дармаагийн сугрын хурдан хээр үрээ амун хүзүүнд дурдлаа. За энэхүү Сэлэн аймгийн Жавхан сумын угуул Дармаагийн сугрын хурдан хээр үрээ амун хүзүүнд дурдж байгааг үзэгч та бүхэн харж байна. За айргийн 3-ын үрээр хамтдаа харнаа. За Дархан аймгийн Шарын гол сумын угуул Дорчирлогийн энх хотын хурдан хол үрээ нь одоо айргийн 3 дээр байна. Сэлэн аймгийн баруун бүрэн сумын угуул мегмар сүрэнгийн гам бүрийн хурдан хонгор алдсан үрээ айргийн 4 рүү орж ирлээ. За үзүүр дээр хонгор алдсан үрээ яаж урдах хамтдаа харцгаая. За мегмар сүрэнгийн гам бүрийн хонгор алдсан үрээ зөв тавтаа. Дорчирлогийн хурдан хонгор үрээ 3 тавтаа. За үзүүр урдаа хилтэйгэн сайхан бол зөв тавтаа. Сэлэн аймгийн баруун бүрэн сумын угуул мегмар сүрэнгийн гам бүрийн хонгор алдсан үрээ айргийн 3 турдулж Дорчирлогийн их хотын хол үрээ айргийн 4 турдуллаа. За энэ таваар нөгөө соёлын алтан үеийн уяа солигонд харуулж байгаа мөнх дэлгэрийн урдын хээр үрээ айргийн таваар тус урдж байгаа үзэгч та бүхэн харж байна. За энэ нөгөө гарсан цагаас эхлээд өмнө дурдаад байсан 145 дугаартай морцсон хонгор зэр дүрээг орж байгааг үзэгч та бүхэн харж байна. За өнөөдрийн баяр наадмын шүтлэнгийн уралдаан шинтэйхэн сайхан боллоо. Энэ нөгөө шүтлэнгийн уралдааны гарсан цагаас эхлээд өнгөрж хуралдаад байсан Батчожийн хурдан хүрэн халзан үрээ нь орж ирж байгаа харагдаж байна. Очир тамагтай хурдан хүрэн халзан үрээ мөн өнөөдрийн байр наадамд дээгүүрхэн орлоо. 84 дугаартай морцсон
Дархан уул аймгийн Дархан сумын уяач мөнгө цоглоогийн урдан хээр өрөөнд одоо өнөөдөр орлоо. Энэ нөгөө Дархан уулын уян дээрээс моржсэн Сингбекийн хурдан бор өрөөнд одоо ороод ирж байгаа харагдаж байна. 69 дугаартай мордсон сайхан Монгол зэр дүр өнөөдрийн байранд нэлээд дээгүүр бас орчих шиг боллоо. За энэ бол одоо Сэлэн аймгийн Баянгол сумын уугуул аймгийн алдруутай Гомсөрөнгийн Батлагрын урдан зэр дүрэнд орж явах шиг байна. За 11 дугаартай мордсон Сэлэн аймгийн Шарангол сумын уугуул Хусманы Сонгобекийн хурдан тод бор өрөөнд одоо сая орж явах шиг байна. За 2 бор өрөө өнөөдрийн байранд мордулсан юм шиг байна. За ингээд хурдан шүлэнгийн уралдаан бодлоонгүй сайхан болж барайнд орлоо. Ингээд түрүүлж харагдсан мордын эзэстэй айргийн цэгээр гашаанаас сэтгэлийг нь хуваалцъя. За баяр үргийн цаг наадмаас хэр түрмгийн дурлаа манаас өрөөд тэнцэлтэй. Оо за нэг Баянжиргал Сэлэн аймгийн Ушаат Баянжиргалын бүрүүд очт юм уу тэгээд хоёрх наадмаар хийж сая Ушаа сумдаа хаалгач төрүүлж идэлээ. Сэтгэл өндөр сайхан наадмын сөхөн сайхан маш өрөөний хаалганд төрүүллээ. За хэр өрөөний удам өгшлэн даагандаа ер нь ажирлаа. Оо даамаг ууяг энэ жил анх ууяг гэж байгаа л үрээ. Ямар удамтай өрөө? Оо найхт удам гэдэг хөөр унгуур байгаа юм уу? Өөрөө унгуур. Тэ. За энэ баяр наадмаас тэмдэглэн оруулж байгаа шарын голчууд сан баяр минь. Оо за тэг бүгдөө сайхан баярлалаа гэж хэлээ да. За. За баярлалаа. За энэ хэр өрөө. За баяр өрөө хэр өрөөс хамуузан дурлуулаа. Манаас дөрөв танилцуулахгүй да. Оо намайг суур гэдэг. Энэ Сэлэн аймгийн Жавхан сумын 2 дугаар багийн юм байна. За хэр өрөөний урдам нь яаж урлаж ямар удам хөштэй өрөө вэ? Энэ удам хөшл манай хоёрын унгаа одоо тий. Одоо ингээд 4 дахь давхар яваа яваа. За хаана ямар энэ бугт төрүүлчихэд Жавхан сумдаа төрүүлээ. Цаа энэ Тархуулаа нутгаас төрүүлчихэд тэгээ энд ам үзтлээ. Сайхан чирчлээ. Энэ өмнө ер нь Шарангол сумд ирд наад чи энэ Шаранголчийн ойг нь ер нь ямархан болж байна? Наадмын талаас нь. Оо сайхан болж байна. Сайхан зохион байгуулалттай сайхан болж байна. Сайхан. За баяр хүрээ олон тусаар өдөр хүртэрээ. За баярлалаа. Та хүчтэй байгаа. За хонгорол зүрх төр хол өрөөнөөс. Эзэн та яаха? За баяр үргийн сайхан тэгшөөд одоо бүрэг харагдуулаа. Манаас дург танилцуулсан. За ингээс Шарангол сумдын цайдаг хэлсэн. Хэвжрэн цагтаа ахлах суун жирал шиг юм. Тий. Хэр үргээ шүтлэнгээ сайхан ингэ харагдаж байлаа. Гурлууллаа. Ямар удамтай өрөө яаж урлаж сүрөө вэ? Энэ Дорнод аймгийн Баянтун сум нэг нас ингэ шүтлэг үрээ. Сумд Батцмөр сумын наадамд ам үзүүлчихсэн. Даагна энэ жил юу? Дааганда. Тий. Энэ жилийн дан уян давхар уян өмнө яаж урлаж? Давхар бай. Сая энэ Сэлэнгийн ойгоор уралтчаад ирчих. 13 12 орсон ба. За энэ сайхан түүхтэйгоо тэмдэглэж байгаа Шаранголчууд сайхан баярын мэнд төрөхгүй да. За ингээд Шаранхол сумын нийт ард иргэдэд түүхт 60 жилийн баярын мэнд төргий сайхан наатцгаараа гэж зөвлөж да. За баярлалаа. Олон тусаар өдөр хүртэрээ. За баярлалаа. За энэ халзуурын савг. За баяр үргийн сайхан наадамд халзуурыг хариг дурлуулаа. Манаас дөрөв танилцуулахгүй да. За наа Сэлэг аймгийн Барамбөрөөс уяач гамбар өгдөг. Тий. За халзуурын үед энэ жилийн дан уян давхар уян өмнө яаж урлаж сүрөө вэ? За энэ одоо ингээ 6 дахь орлож байна. За хаана нэ? Сая Орхон аймагт 5-аар дахиад сумдаа төрүүлээд тэгээд дахиад нэг сумдаа харигдсан. За ер нь бол 6 орлолт 5 харигдж байна ингээд. Тий. Халзуурын удам хөшлөн ямар удам хөшлөөр вэ? За энэ бол Сэлэг аймгийн миний өөрөө унгаа одоо. За. Тий. Их эцэг нь бол их нь дорногоогүй. Эцэгний ажил суралж байгаа эцэг нь бол сумд 3 харигц зазраг байгаа. Миний өөрөө буур зазраг байгаа. Тэний төл. Яхан Монголд оруулж байна. За нийт Шаранголчуудын сайхан баярын Шаранголчууд хандаад сайхан баярын дэм эсдэг шүүлгүй. За тэгээд Шаранголын сайхан наадаараа хэлээ да. Түүхтэйд нээж орууллаа. Сайхан байна. Баярлалаа. За баярлалаа. Олон тусаар өдөр хүртэрээ. За баярлалаа. Сайхан наадаараа.
Жаргалтай дэлгэрийг гიშгэлж Монгол наадам албан ёсоор гэсэн энэхүү үлэгц сайн өдөр шарын голч түүхэд 60 жилийнхаа баяр наадам тэмдэглэн өнгөрөөж байна. 1962 оны уурхайчдын ардын депутатууд урлын шийдвэрээр шарын гол уурхайг төшөөлөн бий байгуулсан шарын гол сүмөдгөө 60 жилийн буруу төгөө үдэн өнгөрөөж төр түмэн олноороо цэнгэн наадаж баярлаж байна. Буруу төгөөг тэмдэглэн өнгөрөөж байгаа нийт шарын голчууд та бүхэн Бенжигт бол дэлгэр сайхан наатаарай. Эрхэм хүндэт үзэгчтэй, эрхэм хүндэт наадамчтай. Ийхүү туурга тусгаар тулгуур төр үүсэн байгуулагдсны 2231 жилийн Их Монгол улс байгуулагдсны 816 ардын хөзөлийн 101 жилийн Дархан уул аймгийн Шарын гол сум үүсэн байгуулагдсны түүхэн яриа болдорт 60 жилийн их баяр наадмын хурдан хязаалан гарааны ногоон хөрөмжний ард нэгэн зэргийг нь зогсжээ. За өнөөдрийн 2 өдөр зохион байгуулагдсан хурдан 6 насны мордын уралдааны хамгийн сүүлийн насаар ирэхэд бэлэн болсон байна. За төхөөрөмжний ард нутаг нутгаа суглан ирсэн нийтдээ нэг 70 шүтэн төхөөрөмжний ард зогссон байгааг харж байна. За ингээд хязаалангийн уралдаанд тун удахгүй одоо төхөөрөмжний араас нэгэн зэрэг ирэхэд бэлэн боллоо. За ингээд шарын гол сумчууд түүхэн 60 жилийн баяр наадмаа нэгэн жарныг одоо түүхөвчлсэн энэ сайхан өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлж байна. За ингээд өнөөдрийн их баяр наадмын урдан хязаалангийн уралдаанд нутаг нутгаа цуглан ирсэн хурдан 70 алтан дуурднууд бүртгүүлсэн. За Монгол улсын додмонлоо яач мөн хотамн дашсэрэнгийн мөн хотамнлагийн цэрэн жав Монгол улсын алдарт яач гүнсэнгийн анчлуун гэд за ингээд олон хүмүүсийн уяасаалын тааруулсан эрдэнэ турдан хүлэгмөр төхөөрөмжний ард нэгэн зэрэг игэн зогсноос гадна 20 дугаар зууны манлайд амны намын даваа угийн адууны өгшөлтэй болон он манлагийн адууны өгшөлтэй гэж за энэ цагт одоо Монгол төрийн наадмын өмнөд тодорхойлж байгаа шилдэг тод мандаа уяачдын унган адуун сүргүүдээс одоо зогслон бий болсон одоо адуун сүргүүд бол мордсон байна. За ингээд одоо мандаалагч голдууд дохио өргөхөд бэлэн болсон. За 70 хязаалан одоо төхөөрөмжний ард нэгэн зэргийг нь орсон байгаа. 1962 онд Дархан хаан уулынхан өвөрт за мандаалагч дохио өгсөн 60 жилийн түүхтэй шарын гол сумын хурдан хязаалан ирэхэд бэлэн боллоо. За 2 өдрийн одоо 6 насны хамгийн отхон уралдаан инхүү одоо ирэхэд бэлэн болсон байна. Өндөр хүчтэй жумны нааталд төхөөрөмжийг байрлуулсан. За ингээд одоо 50-чдыг одоо араар гаргаж байгаа харагдаж байна. За 70 шүтлэнгийн одоо бүгдийг нэг сайхан төхөөрөмжид нэгэн зэрэг игнүүлээд мордуулж байгааг үзэгчтэй хаган харж байгаа. Эргүүлэхэд бэлэн болсон. За аймгийн болон шарын гол сумын онцгой байдлын ерхий газрын алба хаагчид болон цагдаагийн алба хаагчид бол бие бүрэлдэхүүнээрээ сэтгэл зүрхээ зориулан ажилласан байгаа. За 20 жил ардын хөсөлийн 101 жилийн Дархан уул аймгийн Шарын гол сум үүсэн байгуулагдсны 60 жилийн их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаан гарааны ногоонд хөрөмжний араас нэгэн зэрэг ирэхэд хамгийн наадлаар нэг сайхан бор үрээ гарч ирээд хошуултлаа.
За мөн одоо энэ талд Наранхүүгийн амар эсгдэнгийн хурдан халдсан үрэн өнөөдрийн баяр наадмын хурдан соёлын уралдааны айргийн дөрөв дээр гарч ирээд урагшлаа. За мөн дээрээс нь эдний уян дээрээс мордсон аймгийн алдарт байж Пружалын хүү Төгс Эрдэнэ хурдан зэр дүүрэн одоо хурдан хязгаалын уралдааны 5-6-гийн магцаандар гараад ирсэн байгааг үзэгч та бүхэн харж байна. За хурдан соёл хязгаалын уралдааны хамгийн надлаар 39 дугаартай мордсон сайхан бор үрээ гарч ирснийг манай зураглаач үзэгч та бүхэнд харуулж байна. Наранхүүгийн амар эсгдэнгийн цаг зэр талзан үрээ буюу нууц талзан үрээ өнөөдрийн баяр наадмын хязгаалын уралдааны аман үзүүнээр гарч ирсэн байгааг үзэгч та бүхэн харж байна. За энэний дээд удам нь одоо 20-р зууны мандаа байж Монгол улсын тодмонд байж мөнхийн нанзын дандан намын даваа хууган одоо савьдар халзан газаргных нь одоо төл байгаа. За ингээ халзан үрээ бол одоо хайргийн 3 дээр гараад ирсэн. Улаанбаатар хотын сонгон хайрхан дүүргийн барьцсан хорооны уяач чойжин нэмийн хурдан саарал үрээ өнөөдрийн баяр наадмын хязгаалын уралдааны аман хүзүүнээр гарч ирсэн байгааг үзэгч та бүхэн харж байна. За энэ бол одоо Улаанбаатар хотын барьцсан хорооноос ирсэн одоо уяачин сайхан саарал үрээ нь одоо аман хүзүүнээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За хавцсан нэрээ Ойныхаа дээхэнд бол одоо сайхан хас тамгатай өнөөдрийн баяр наадманд 96 номертой марцсан сайхан зэр дүрээ хүрэн үрээ одоо хөтлөө гараад ирлээ. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадманд одоо 96 номертой марцсан байгааг үзэгч та бүхэн харж байна. Мөн түүний харталт нь одоо шаргад халзан байгаа дөрвөн магнаа дурдуулсан Бадралын одоо уян дээрээс марцсан мовтой сайхан хонгор халзан үрээ гараад ирсэн байгааг харж байна. За энэ өнөөдрийн баяр наадманд 27 дугаартай марцсан байх шиг харагдаж байсан шиг санагдаж байна. За ингээ хурдан хязгаалын уралдааны үзүүрийн үрээтэй одоо манай зураглаач явлаа. За ингээд бол одоо хязгаалын уралдааныг 96 дугаартай морцсон хүрэн үрээ бол одоо хөтөлсөн хിവэрээ. За 96 дугаарыг одоо бүртгэл нь одоо нэлээд эндэндээ орчихсон учраас бол одоо за сайн харж одоо чадахгүй байна. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадманд бол одоо 96 номертой морцсон аман хүзүүн дээр Дархан уул аймгийн Шарын гол сумын уяач Өлзий хүүгийн Ариун Баатрын хул халзан үрээ гарч ирлээ. За энэ бол одоо Мөнх хотын Цэрэнжав алдратын уяа солигнд харуулж байгаа. Өлзий хүүгийн Ариун Баатрын хурдан хонгор халзан үрээ өнөөдрийн баяр наадмын хурдан хязгаалын уралдааны аман хүзүүндээр гарч ирсэн байгааг үзэгч та бүхэн харж байна. Монголын бай тамгатай хээр халзан үрээ өнөөдрийн баяр наадмын хязгаалын уралдааны өнгөний 6 хүрээний ар дээр буюу 7 дээр гарч ирлээ. За энэ хээр халзан үрээ бол Дархан уул аймгийн Шарын гол сумын Чоожимцэн Ганбаатрын хурдан хээр халзан үрээ хээр алга хүрээ. За Чоожимцэн Ганбаатар гэж Өвөр хангаа аймагт Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Мөнх Эрдэнэ гэдэг залуугийн унган хөрөн халзан морийг одоо энэ хавар Өвөр хангаа аймгийн баяр наадманд олон айраг төрөнд дурдвалсан. За хурдан морины төлөө зүтгэж байгаа одоо ийм Чоожимцэн Ганбаатар гэж одоо хүний хээр алга хүрээ нь одоо хажуугаар зөв талаар нь туулаад өнгөний 5 хүрээтэй холбоо нийллээ. За ингээд одоо өнөөдрийн Өлзий хүүгийн Ариун Баатрын хонгор халзан үрээ аман хүзүүн дээр Чоожимцэн Ганбаатарын хээр алга хүрээ хажуугаар нь орсон. За мөн одоо араас нэг сайхан халиун үрээ гараад ирсэн байгааг үзэгч та бүхэн харж байна. 149 дугаартай морцсон Өлзий хүүгийн Ариун Баатрын хүрэн халзан үрээ мөн гарч ирлээ. За хоёр халзан үрээ мордуулсан хонгор халзан үрээ аман хүзүүн дээр хүрэн халзан үрээ нь одоо хайргийн 3 дээр явж байгаа харагдаж байна. За Чоожимцэн Ганбаатарын хээр алга үрээ өнөөдрийн баяр наадмын урдан хязгаалын уралдааны аман хүзүүн дээр гарч ирсэн бол өнгөн дээрээ 96 дугаартай морцсон хүрэн үрээ. За одоо 96 гэж одоо бүртгэл дээр одоо сайн бичээгүй байх юм. За одоо бүртгэл дээр одоо байдгүй. За харамсалтай юм болж байгаа шиг байна да. Өнөөдрийн баяр наадмын уг нь хязгаалын уралдааны гарсан цагаас эхлээд одоо өнгөрсөн эзэн хүн нутаг устдаа уг нь их орон дээр зарласан бол уг нь хэрэгтэй байсан юм да. Бүрэн өнгөн дээр гараад идэг. Бүртгэл дээр одоо бүртгэл нь байдгүй. За энэ одоо айл талынх нь бас жоохон хариуцлагагүй үйлдэл болчих шиг боллоо. За Дархан уул аймгийн Шарын гол сумын угол Баян мөнхийг одоо хүрэн үрээтэй л одоо төстөө өрөө байх шиг санагдлаа. Гарахт нь харж ирсэн завааран хүн баха. За бүртгэл дээр бол одоо сайн харагдаж өгөхгүй байна. За энэ хамгийн ард харж байгаа 68 дугаартай сайхан халиун өрөөг одоо манай зураглаач үзэгч та бүхэнд харууллаа. За өнөөдрийн баяр наадманд энэ халиун өрөө одоо 68 номертой одоо морцсон юм шиг харагдаж байна. За одоо Дархан уул аймгийн Шарын гол сумын Баян мөнхийн одоо хүрэн үрээ нь одоо өнгөлж гисэн Өлзий хүүгийн Ариун Баатрын 2 өрөө нь одоо холбоотой аман хүзүү хайргийн 3 дээрээ. За 4 дээр бол одоо 140 дугаартай морцсон зэр дүрээ. 5 дээр бол
За Чоо Жимцэн Ганбаатарын хэр халаг үрээ гэсэн ийм хэдэн үрээнүүд гараад урагшлаа. За 6 дээр мөн одоо нэг сайхан халиу үрээ явж байгаа, буган халиу үрээ одоо явж байгаа шиг харагдаж байна. За энүүд одоо өнөөдрийн байр надад 59 дугаартай морцсон байх шиг байна. За 59 дугаартай морцсон халиу үрээ өнөөдрийн байранд нь хурдан хязгаалангийн уралдааны 6-7-гийн бүрнээр гарч ирээд урагшилж байгааг үзэгч та бүхэн харж байна. За харин хэдэн үрээгээ нэг харуулчул одоо болох байхаа. За харийнхаа хэдэн үрээг бол одоо хамтдаа харуул. Энэ одоо нэг 7-10 үрээ одоо бүүнд холбож яваад урагшлаа. За 9 үрээ бол одоо холбож яваад урагшилсан. За Дархан уул аймгийн Шарын улс сумын уул улсын додмонлоо яаж Цэрэнгийн Мөг хотын хүү Цэрэн дамбын уяа солигонд харуулж байгаа Дархан уул аймгийн Шарын улс сумын уяач зогт гэрлийн урдан халин өрөөн одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ одоо хэр өрөөний 10 хэдэн үрээтэй одоо өдөл урагшлаа. За хөрөн алдсан үрээ 10-ийн мөрөндөр гараад ирсэн байгаа харагдаж байна. Өн Шарын голын нөгөө хурдан халин өрөөнд одоо гараад ирсэн байх шиг байна. Хөндлөлтөө чанаман тамгатай 75 дугаартай морцсон сайхан зэр дөрөв өнөөдрийн байр нааданд мөн гарч ирлээ. За харин хэдэн өрөөний өмнө дөр өнөөдрийн байр нааданд энэ нөгөө 1 дугаартай морцсон нууц халдсан одоо өнөөдрийн байр нааданд гараад ирсэн байгаа харагдаж байна. Ланзан тамгатай ягаан халдсан үрээ өнөөдрийн байр наадмын Хязгаалын урдааны 10-ийн мөрөндөр гараад ирсэн. За энэ дэлгэцний харагдаж байгаа 71 дугаартай мордсон Дархан уул аймгийн Шарын улс сумын уул Жугдрын энх цогийн хурдан бор үрээ өнөөдөр гарч ирлээ. Монгол улсын алдартай Гүнсгийн ганц чулууны хөндлөлтөө өнгөн тамгатай. За Дорн аймгийн цагаан уул сумын уул улсын алдартай Гүнсгийн ганц чулуун алдарт өнөө жил одоо $1000 уралдаанд халтар дагаа төрөн магнат дурлуулсан. За унган тамгатай хар үрээ нь 10 гаргаж урдсан бол Хязгаалын уралдаанд бор үрээ нь одоо 10 гаргаад одоо явж байгаа харагдаж байна. За 10 дугаартай Сэлэн аймгийн Баянгол сумын уугуул сумын алдартай 5 өдөржин занган зүрэнгийн хурдан хөрөн үрээ нь одоо энэ дунд явж байгаа харагдаж байна. Энэний ард талд 34 дугаартай морцсон сайхан онгор үрээг манай зурглаач харууллаа. За энэ бол одоо өнөөдрийн байрнууд нь 34 дугаартай морцсон байгааг бол одоо үзэгч та бүхэн харж байна. За ингээ хурдан Хязгаалын уралдааны нэг 20 өдрөө одоо сууж манай зурглаач үзэгч та бүхэнд одоо харууллаа. За Хязгаалын уралдаан бол одоо үзүүрдүү шимтэг сайхан уралдаан болж байна. Дархан уул аймгийн Дархан сумын уугуул Хүрүүдөржийн хэр буурлуураа өнөөдрийн байр наадмын Хязгаалын уралдааны бас үзүүрдүү гарч ирээд уралдаж байгааг үзэгч та бүхэн харлаа. За 26 дугаартай морцсон өнөөдрийн байр наадмын бас Хязгаалын уралдаанд 10-ийн мөрөндөр гараад ирсэн сайхан хизээр дүрэг одоо манай зурглаач харуулж байна. За ингээд хэд хэдэн үрэн дээр тогтоод яваад болж шүү. Дархан уул аймгийн Шарын улс сумын уул ариун болтын хөрөн үрээг сая манай зурглаач үзэгч та бүхэнд харууллаа. За Монгол улсын тодмонлоо Гүнсгийн ганц чулууны унган адуу Жугдрын Эрдэнэ энх цогийн урдан хэр азраг амун зөндөрлөсөн энэ цог үе чинь бор үрээ нь бол одоо 71 дугаартай морцсон энэ дунд явж байгаа харагдаж байна. Энэ хоёр үрээний ард талд нь наран хүүгийн ямар өсгөл ингээ нууц алцсан үрээ нь одоо цог сэгээл одоо үдж байгаа харагдаж байна. За гараа өндөртэй одоо ийм үрээ байх шиг санагдлаа. За ингээд одоо энэ хоёр дунд өөрөөгөө одоо манай зурглаач харуулж байна. За хэр үрээ бол одоо өнөөдрийн байрнууд нь 77 дугаартай морцсон юм шиг байна. За Жамсрангийн Хүрлбаатарын урд хэр үрээ явж байгаа шиг байна. За түүний ард тал дээр нь одоо өнөөдрийн байрнууд нь 26 дугаартай морцсон зэр дүрээ бол одоо яваад байгаа. За ингээ үзүүр хэдэн үрээнд бол ерөөдөө бол одоо очих хаа 10 дүрээ бол одоо цуурайхан сайхан тасарсан байгаа харагдаж байна. За өнөөдрийн одоо 6 насны мордын уралдаан бол ер нь үзүүрийн уралдаан одоо дан нэг тийм цувсан одоо уралдаан гэж үзүүлээд байгаа. За Гүнсгийн ганц чулуун алдартын уяа солигонд харуулж байгаа Жугдрын энх цогийн урдан бор үрээ нь харагдаж байна. 103 дугаартай хэр үрээ нь одоо мөн энэ харагдаж байна. За яг энэ тамгатай өнөөдөр нөгөө хонгор үрээ одоо харагдаж байгаа шиг монгор мөр харагдаж байгаа шиг байсан. За энэ хэдэн үрэн дээр нэг жоохон тогтоо явчихчих واخ. За тэгээ энэ хэдэн үрэн дээр тогтоо явчих. Энэ ланзан намгатай ягаан алзан өрөө өнөөдрийн байрнууд нь 140 дугаартай морцсон юм шиг үзэгчтэй. За хөрөн өрөө өнөөдрийн байрнууд нь тэг 75 дугаартай морцсон байгаа. 141 дугаартай морцсон ягаан алзан өрөө өнөөдрийн байрнуудын хурдан Хязгаалын уралдааны 10-ийн мөрөндөр гарч ирээд урагшлаа. За энэ бол одоо гарсан ер нь бол олон наадмууд өнгө авч уралдаж байгаа Дархан уул аймгийн Хонгор сумын уул гасан дөржин хурдан ягаан алзан өрөө энэ хэдэн өрөөнийхөө өнгөн дээр байгаа бол Жугдрын энх цогийн хурдан хэр үрээ ягаан алзан үрээнийх нь ард тал дээр нь явж байгаа харагдаж байна. За ер нь ингээд одоо нөрөөхөн урагшлаад үзүүр хэдэн үрэн дээр бол очиж болохоор байна. За тэг 75 дугаартай морцсон сайхан хөрөн 3 нүдний шандман намаатай хөрөн үрээг одоо манай зургалаач та бүхэнд харууллаа. За энэ бол одоо Сэлэн аймгийн Баянгол сумын уул Зоригт Баатрын Бэлэг Баатрын урдан хөрөн үрээ явж байна. За гасан дөржин бор үрээ түүний ард дээр Жугдрын энх цогийн хэр үрээ гэсэн хоёр үрээ холбож яваад явлаа. За энэ Юмбу 51 дугаартай морцсон энийг харууллаа. За энэ
Дархан аймгийн Хонгор сумын уяач Шагдар сүрэнгийн баяраагийн хурдан халтар үрээ байна. Хатан сүд энэ одоо шарын гол сумаас ирсэн үрээ бол одоо мөн байна. Шагдар сүрэнгийн баяраагийн хурдан халтар үрээ. За энэ хэдэн үрээтэйг одоо нэг хэсэг тогтоо явуулаарай. 108 дугаартай марцсан Дархан аймгийн Хонгор сумын Лаалагийн Бат өчрийн хурдан Хонгор үрээ өнөөдрийн баяр наадмын 108 дугаартай марцсан үзүүрийн хэдэн үрээрээ буюу үндсэндээ нэг 5 үрээ тасарсан 6 дээр явж байна. 7 дээр өнөөдрийн баяр наадмын тэг 71 дугаартай марцсан Гүнсэнгийн ганжлууны уян дээрээс зүгээр 71 энэ нэг тэг 71-тэй гэж одоо давхар номер оруулж ирээ манайхан бүртгээд байгаа. За энийг одоо үзэгч та бүхэн дараад хэлнэ. Энэ Дархан аймгийн Шарын гол сумын уугуул дахиж Батуйгийн хурдан хээр үрээ өнөөдрийн баяр наадмын Хязаалын уралдааны за 5 үрээ 6 7 8 9 дээр явж байна. За 8 дээр Лаалагийн Бат өчрийн хурдан Хонгор үрээ бол одоо 8 дээр. За энэ өнөөдрийн баяр тэг 71 дугаартай марцсан Батуйгийн хээр үрээ бол одоо 9 дээр байгаа. За 83 дугаартай марцсан Хүр үрээ бол одоо өнөөдрийн баяр наадмын хурдан Хязаалын уралдааны 7 руу орж ирсэн. За энэ хүрэн хазан үрээ бол Дархан аймгийн Дархан сумын уяач Эрдэнэ билгийн мөнгө золбоогийн хурдан хүрээ хазан үрээ байна. За мөнгө золбоо уяач хурдан соёлын насны мордын уралдаан Саарад соёлонга аман хүзүүн хурлуулсан бол Хязаалын уралдаанд хурдан хүрэн хазан Хязаалын 6 дээр 7 дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За 6 дээр бол одоо Хонгор хазан үрээ гараад ирсэн байгаа. За энэ Хонгор хазан өрөө бол одоо Шарга хазандаага түрүүн мөрөө дурдсан Бадралын уян дээрээс одоо морцсон байгаа. За ингээ Хонгор хазан үрээ өнөөдрийн баяр наадмын хурдан Монгол улсын Тод Монголоо яаш тасрынгийн мөнхөдийн улсын алдарт яаш Цэрэнжовын уясалганд харуулж байгаа өнөөдрийн баяр наадмын 27 дугаартай морцсон Хонгор хазан үрээ гарсан цагаас эхлээ өмнө хэдэн өрөөдөө уралдаад байсан. За үзүүрийн 5 үрээ 6 дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За Хонгор хазан үрээ бол одоо 6 дээр гараад ирсэн. За манай жолооч одоо нүүрэн хөргөчлөөд өмнө хэдэн үрээн дээр очноо. Саарынхын хэдэн үрээг бол ер нь одоо морд цуусан гэсэн одоо нэлээд боломжийг харуулсан болов уу гэж одоо бодож байна. За Хязаалын уралдаан үнэхээр одоо нэг шинтэйхэн сайхан уралдааныг үзүүлж 10-ын бүрэн дээр явж байгаа өрөөнд үзэгч та бүхэнд харуулж байна. За Хязаалан бол одоо үнэхээр одоо шинтэйхэн уралдааныг үзүүллээ. За ингээд одоо 27 дугаартай морцсон Өлзий хүүгийн Ариун Баатрын уралдаан Хонгор хазан үрээ Шарын гол сумын уугуул. За ингээд одоо энэ бол 6 7 8 9 10-ын үрээг бол одоо манай зурлаач үзэгч та бүхэнд харууллаа. За ингээд Өлзий хүүгийн Ариун Баатрын Хонгор хазан үрээ өнөөдрийн баяр наадмын уралдаан Хязаалын уралдааны 6 дээр хэвээрээ. За ингээд одоо Хонгор хазан үрээ бол одоо 6 дээр үлдсэн Лаалагийн Бат өчрийн Хонгор үрээ бол одоо 7 дээр байгаа. За үзүүрийн 2 үрээ юу энэ ч одоо 4 7 үрээ явж байгаа харагдаж байна. 5 дээр Чойжимцэн Гамбатрын хээр алга үрээ 5 дээр явж байна. За Хэлэн үрээ нь одоо 6 дээр явж байгаа харагдаж байна. Гарсан цагаас эхлээд өмнө уралдаадсан Саарал үрээ одоо 7 дээр явж байна. За өмнөний 2 үрээр одоо шууд очихгүй нэлээд одоо тасарсан байгааг бол үзэгч та бүхэн харж байгаа бах. За үзүүрийн 2 үрээний уралдаан ер нь үзүүштэй сайхан болгоноод одоо дамжиггүй боллоо. Дархан аймгийн Шарын гол сумын 60 жилийн баяр наадмын хурдан Хязаалын уралдааны өнгөн дээр хас тамгатай хурдан энэ нөгөө Дархан аймгийн Шарын гол сумын уугуул Баян мөнхийн хурдан хүрэн үрээ нь одоо өнгөн дээр хэвээр явах шиг байна. За энэ бол одоо Баян мөнхийн хурдан өрөө бол одоо мөн бах. Аман хүзүүн дээр өнөөдрийн баяр наадмын 85 дугаартай морцсон зээр дөрөв аман хүзүүн дээр гараад ирсэн байгаа. За ингээд одоо манай жолоочд урагшлаад үзүүрийн өмнөний 2 үрээг үзэгч та бүхэнд харуулнаа. За 85 дугаартай морцсон Дархан аймгийн Шарын гол сумын уугуул Батбаярын мегмар сүрэнгийн зээр дөрөв одоо мөн бах шиг байна. За манай жолоочд одоо номерыг нь харах юм бол одоо надад хэлээд өгөх ба. За одоо 85 дугаартай морцсон юм болоо. За өнгөн дээр бол одоо Шарын гол сумын Баян мөнхийн урдан өрөө бол одоо өнгөн дээрээ гараад ирсэн. 85 дугаартай морцсон Шарын гол сумын Батбаярын мегмар сүрэнгийн урдан хүрэн өрөө нь бол одоо аман хүзүүнээр гараад ирсэн байгаа. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадмын 85 дугаартай морцсон Дархан аймгийн Шарын гол сумын уяач Батбаярын мегмар сүрэнгийн урдан зээр дүрээг за 9 настай бэлгүүн од хүү унж урлуулж байгаа. За ингээд Сэдэд Батаа Дархан сумын Шарын гол сумын Сэдэд Батаагийн урдан хүрэн өрөө өнөөдрийн зээр дүрээ өнөөдрийн баяр наадмын Хязаалын уралдааныг аман хүзүүнээр гараад ирсэн бол Дархан аймгийн Шарын гол сумын уяач Баян мөнхийн урдан өрөө хөтөлсөн хэвээрээ. За хүрэн өрөө бол одоо өнөөдрийн баяр наадманд 96 дугаартай морцсон бүртгэл дээрээс бол одоо олж чадахгүй байгаа. За гэхдээ би нэг гарахт нэг одоо харж хүнээс асууж ирсэн
мөн баха энэ Баянмөнхийн хүрэн үрэл гэж одоо хүн надад сайн хэлж захиж байсан юм. За ингээд өнөөдрийн байр наадмын хурдан хязгааллын уралдааны өнгөн дээрээ Дархан уул аймгийн Шарын гол сумын угуул Баянмөнхийн хурдан хүрэн үрээ хөтөлсөөр явж байна. За эндээс нэг ерөөдөө нэг 8 км яваад одоо хязгааллан барайнд ороход бэлэн боллоо. За араас Мегмар сүрэнгийн зэр дүрийг шахуулсан. За зэр дүрээс хүрэн үрээнээс ер нь одоо зай тавихгүй бол одоо уралдаа гэж бодож байгаа юм байна. Соёлын уралдаанд бол одоо зэр амар санаагийн одоо яг иймэрхүү хэдтэй зэр дүрээ бас зэр соёлын төрөө магнат турдсан. За ингээд ардын хөшөөний 100-100 жилийн Шарын гол сум үүсэл мангадсан 60 жилийн ан хэвээр наадмын хурдан хязгааллын уралдааны өмнө дээр Шарын гол сумын Баянмөнхийн зэр дүрээ хөтөлсөөр явж байгааг үзэгч та бүхэн харж байна. Амар санаанд аман хүзүүн дээр Мегмар сүрэнгийн хурдан зэр дүрээнүүд одоо хязгааллын уралдааны аман хүзүүн дээр одоо явж байгааг үзэгч та бүхэн харж байна. За энэ дээрээ 3-4 өрөөрөө очивол одоо яадаг бол буцаад өмнөний 2 өрөө дээр ирж чаддаг байгаа. За болох байлгүй дээ. Одоо эндээс нэг 6-7 км бол одоо яваад мөр барайнд орно. За ингээд үзүүрээ хэдэн өрөө хэд 2 өрөө бол одоо урагшаага салцсан байгаа. За Мегмар сүрэнгийн хурдан уяа солигдон таруулж байгаа Сэдэдийн Батагийн хурдан ухаа үрээ бол одоо зэр дүрээ бол одоо ам хүзнээр гараад явсан. За Мегмар сүрэн уяач бол ухаа өрөөний уяа солигыг урамтайхан сайхан таруулсан байгааг одоо үзэж та бүхэн харж байна. За 3 дээр явж байгаа хүрэн халзан үрээ буруу тал руу хадуураад одоо замаас гарчиж байгаа юм шиг харагдаж байгаа юм. Араас халиу үрээ гараад ирсэн байна шүү дээ. Энэ нөгөө Монгол улсын алдарт уяач мөн хотын Сэрэнживийн уян дээрээс марцсан халиу үрээ мөн баг шиг байна да. За жоохон суугаараа байж байгаад явна шүү хэдүүлээ. Алаг үрээ мөн байна. Энэ Дархан уул аймгийн Шарын гол сумын угуул Чойжимцэн Ганбаатарын алаг үрээ өнөөдрийн байр наадмын хурдан хязгааллын уралдааны 4 дээр гарч ирлээ. За төрлөг нутгийнхаа 60 жилийн байр наадам Ганбаатар уяач нэг үрээ багтаачих юмсан да гэж одоо ярьж байсан. Сайн алаг үрээ надад байгаа шүү дүү гэж нэг хажууд ирж ярьж байсан. За тэр яриа нь одоо тодхон санаанд орж байна. За ингээд одоо хэр алаг үрээ бол одоо айргийн 4 дээр гараад ирсэн 114 дугаартай марцсан үзүүрийн одоо айргийн 3 руу орж ирлээ. За хоо сайхан мордсон тамиртайхан одоо мордсон юм байна. Ингээд айргийн 3 руу орж ирсэн хүүхэд одоо за энэ эдгээр цуг яваарай. За ингээд хүүхэд одоо оролонгол одоо шууд үзүүрийн хэдэн хүрээнд дээр очиж явах шиг байна. За 59 дугаартай мордсон халин үрээ өнөөдрийн байр наадамд энэ тэг 59 зүгээр 59 авах шиг байна. За ингээд 2 үзүүрийн одоо ингээд 5 үрээ олцсон бол халин үрээ бол одоо 6 дээр байгаа бол одоо үзэгч та бүхэн харж байгаа. За энэ халин үрээ бол өнөөдрийн байр наадамд одоо 59 дугаартай мордсон. За энэ хэддэг одоо жоохон яваад байгаа. Чойжимцэн Ганбаатарын хэр алаг үрээ бол одоо энэ гойдон үрээнийхээ өнгөн дээр юу айргийн 3 дээр байгаа бол за Монголын Сэрэнживийн уян дээрээс мордсон 68 дугаартай мордсон халин үрээ бол одоо айргийн 4 дээр байгаа. За халин үрээ бол өнөөдрийн байр наадмын хурдан хязгааллын уралдааны бол одоо айргийн 4 дээр байгаа. Энэ бол одоо хурдан их насны соёлын уралдаанд бас их насны мөрдийн уралдаанд хонгор их насаа айргдуулсан наран гэрлийн цогт гэрлийн хурдан зэр дүр халиу үрээ байна. За наран гэрлийн цогт гэрлийн халиу үрээ бол одоо 4-5-ын багцаан дээр бол одоо явж байгаа харагдаж байна. За ингээд одоо үзүүр хэдэн өрөөгөөр энэ явчихад болох байхаа. 149 дугаартай морцсон Өлзийн хүүгийн Арианбаатарын зэр давцсан үрээ бол цааталт байгаа. За ингээд өнөөдрийн их байр наадмын хурдан хязгааллын уралдааны айргийн 3 дээр Чойжимцэн Ганбаатарын хэр алаг үрээ 3 дээр. За наран гэрлийн цогт гэрлийн халин үрээ 4 дээр. За 5 дээр Өлзийн хүүгийн Арианбаатарын халзан үрээ 5 дээр байгаа. За аман хүзүү түрүүн дээр явж байгаа 2 өрөөрөө хамтдаа очно. Мегмар сүрэн алдартын уяа солигын даруулж байгаа цавьтэр үрээ бол одоо аман хүзүүн дээр явж байгаа да. За ингээд одоо өнөөдрийн байр наадмын хурдан хязгааллын уралдааны үзүүрийн 2 өрөө одоо нэлийн хол тасарсан байгаа харагдаж байна. За өнөөдрийн одоо уралдаан хязгааллын уралдааны хамгийн сүүлийн одоо насны уралдааныг одоо үзэгч та бүхэн Тод Химэр Entertainment-ийн уран бүтээл чамд болон шууд амжилтан үзүүлж байна. За баяр хүүгийн итгэл гэж одоо хурдан морины төлөө зүтгэж байгаа шинхэн залуу одоо хурдан морины зүтгэлтэн залуугийн пэйж утсаар нь үзэгч та бүхэн шууд амжилтан үзүүлж байна. За 8 сар гаргаад бол одоо үндэсний өв соёлыг түгээн нийлгэрүүлэгч ТV телевизээр үзэгч та бүхэн бүрэн нэхэр нь бэлтгэн үзүүлэх болно. За ингээд Батбаярын Мегмар сүрэнгийн уяа солигын таруулж байгаа Дархан уул аймгийн Шарын гол сумын угуул Сэдэдийн Батагийн хурдан цавьтэр үрээ өнөөдрийн байр наадмын хурдан хязгааллын уралдааныг хөтөлсөөр барайны зурхаар явж байна. За ингээ өнөөдрийн байр наадмын хурдан хязгааллын уралдааныг хөтөлсөн хэвээрээ байгаа бол Дархан уул аймгийн Шарын гол сумын угуул дэшээ ороорой зөв талаар нь ороорой. За энэ одоо телевиз үзэж байгаа түмэн олондоо одоо хязгааллын уралдааныг харуулахгүй бол одоо болохгүй. За ингээд өмнөн дээрээ
Дархан уул аймгийн Шарын гол сумын уугуул Сэдэдийн Батайгийн хурдан зээр дүрээ хөтөлсөөр явж байгааг үзэгч та бүхэн харж байна. 2 жих алсын мараг ширтээд Монгор дуухан толгойтой морин уушиг одоо морин уурын толгой шиг эзтэй эйш чи одоо хөрмөрөө нэг бүдчихээл одоо буцаад өнгөн дээрээ гарч ирж байна. За энэ бол одоо Дархан уул аймгийн Шарын гол сумын уугуул Баян мөнхийн хурдан хас тамгатай хөрмөрөө өнөөдрийн мээр наадмын хурдан Хязаалын уралдааныг хөтөлж эхэллээ. За дуршлагтай уралдаанд бэлгүүн одхоо одоо өнөөдрийн мээр наадманд одоо цавдар хүрээг уншуулж байгаа. За хөрмөрөөр нийлж аваад урагшиллаа. За их насны мордын соёлын мордын уралдаанд мөнгө цулбагийн халуун болон цогтгэрлийн хүрэн буур хонгор морь хоёр бол одоо яг ингэж уралдсан. За ингээд одоо өнөөдрийн амар санаагийн зээр дүрээ хоёр бол яг ингэж холбож уралдсан байгаа. За ингээд ардын өсөлийн 100-1 жилийн Дархан уул аймгийн Шарын гол сумын түүхийн яриа болдорт 60 жилийн их баяр наадмын хурдан Хязаалын уралдааг 2 үрээ дэндүү эрд олзоо хоорондоо уралдсан нэлээд одоо хурд саарсан байх шиг харагдаж байна. За ингээд Дархан хан уулынхаа өвөрт 1962 онд үүсгэн байгуулагдаж өдгөө нэгэн жарныг өнгөрөөж 60 жилийнхэн түүхийг бичилж байгаа. Олон ясны үлгээ болсон. За олон одоо ард түмний ажин дэрлийг залгуулж 60 жилийн түүхийг бичилж байгаа. Энэ сайхан одоо нутгийн хурдан 60 жилийн ой мээр наадмын Хязаалан барай руу орж ирэхэд Мегмар сүрэнгийн оёс болон дарж байгаа Сэдэдийн Батайгийн зээр дүрээ хөтөлсөөр барайны зургаар орж ирлээ. За аман хүзүүн дээр одоо Баян мөнхийн хурдан хөрөн өрөө бол одоо аман хүзүүн дээр байгаа. За арын хэдэн өрөө одоо бөөндөө орж ирлээ. За арын хэдэн өрөө бол одоо нэлээд ширүүхэн одоо явж байгааг үзэгч та бүхэн харж байна. За Мегмар сүрэнгийн оёс болон дарж байгаа Сэдэдийн Батайгийн зээр дүр өнгөн дээр Баян мөнхийн өрөө аман хүзүүн дээр. За араас халуун үрээ бүр шилгээж байна. За зээр дүрээ сумаа тавилаа. За зөв тал руугаа хадуурчлаа. Яа уугар барины үзүүр хараад нэг одоо угсыгээд таруулж байсан юм. За араас одоо цогтгэрлийн халуун үрээ бол одоо ороод ирсэн. Айргийн дөрөв дээр одоо Энх цогийн хэр өрөө ороод ирсэн байгаа. Монгол улсын алдартай байж Гүнсэнгийн ган шилүүний оюуслан таруулж байгаа. Жөгдрийн энх цогийн хэр өрөө араас ороод ирсэн. За мөн одоо нэмнэтээ сайхан халуун өрөө ороод ирсэн байгаа харагдаж байна. Алаг өрөө 6 дээр байгаа. За үзүүрээ хэдэн өрөөний уралдааныг үзэгч та бүхэн харуулгаад Мегмар сүрэнгийн оюуслан таруулж байгаа Сэдэдийн Батайгийн одоо зээр дүрээ хөтөлсөөр одоо барины зургаар руу орж ирж байна. За зээр дүрээ хадуураад одоо үзэгч рүү ороод явж байгаа харагдаж байна. За ингээд өнөөдрийн их баяр наадмын хурдан Хязаалын уралдааны өмнөн дээр халуун өрөө зээр дүрээ хоёр холбоотой юм аа. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадмын түрүү магнаагаар одоо халзан өрөө өмнөдөө гараад ирсэн байгаа харагдаж байна. Өлзий хүүгийн Ариун Баатрын хурдан халзан өрөөнд түрүү магнаа турдалж байгаа шиг байна. Аман хүзүүгээр Нарангэрлийн зогтгэрлийн халуун өрөө аман хүзүүнд турдаллаа. За хайргийн 3-аар одоо ямар өрөө орооч ба энэ нөгөө Жөгдрийн энх цогийн хурдан хэр өрөө найргийн 3 турдчих шиг боллоо. За 4-оор зээр дүрээ орлоо. За 4-5-ын өрөө бол одоо нэлээд хэрэгцээтэй болоо явчлаа. Чойжинцэн Хамбаатрын алаг өрөө 5 турдлах шиг боллоо. Мегмар сүрэнгийн уяс болгон дарсан Сэдэдийн Батайгийн цавдар өрөө нэг 4-5-ын багцаагаар мөн ороо явчлаа. За нэлээд хол зогссон болохоор бол сайн харж чадахгүй байна. За мөн одоо халзан өрөөнд хайрагдсан Өлзий хүүгийн Ариун Баатрын хонгор халзан өрөөл орж иж байгаа харагдаж байна. За Шарын гол сумын уян дээрээс мордсон халуун өрөө одоо өнөөдрийн баяр наадманд нэлээд ороос гарч ирээд одоо 10 гаргаж хурдаллаа. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадманд одоо 103 дугаартай мордсон Жамсрангийн очир сүхийн бор өрөө нь одоо орж ирж байгаа харагдаж байна. За энэ хул халзан өрөө Монгол улсын алдарт байж Мөнх хотын Сэрэнжавын уяс алгын таруулсан Өлзий хүүгийн Ариун Баатрын хул халзан өрөө нь орж ирж байгаа харагдаж байна. Гарсан цагаас эхлээд үзэр хэдэн уралдаа мордтой уралдаад байсан 66 дугаартай мордсон Нэргүү Мөнх Баатрын хурдан зээр талзан өрөө нь одоо энд орж ирж байгаа харагдаж байна. За энэ хүү үзэгч та бүхэндээ Тод Хэмэр Entertainment-ийн урамтай чамтлан Шарын гол сумын 60 жилийн өнх баяр наадмын хурдан Хязаалын уралдааныг шууд дамжуулан үзүүллээ. За энэ Наран хүүгийн амар хисгалын 5 цагаан одоо өрөө нь орж ирж байгаа харагдаж байна. За энэ хүү хурдан морины зүтгэлтэн сэтгүүлч Баяр хүүгийн мөнх итгэлт үзэгч та бүхэнд айргийн сэхэр хашаанаас айраг түрүүнд мордоо хурдуулсан эзэдийн сэтгэлийг хуваалцуулнаа. За баяр үргэ хэр өөр хэдэр орж байгаа хаа. За баяр үргэ. За баярлалаа. Дөрөөр тавьчлаа. Өөргө танилцуулахгүй та хаанах альсан хин гэж юм бэ? Дархан уул аймгийн Шарын гол сумын
Зүгдрийн хэцүү гэдэг юм байна. За нутгийн наадамд яцаал өрөө дөрөөр тавьлаа. Азаг мань азуу амуу зүгээр тавьш. Сайхан наад ч нөө. Нутгийн газар болонд баяр наадмын мэнд төвшүүлье. За хээр өрөөний удам өгшил нь урд өмнө яаж оруулж өрөө вэ? За хээр өрөө тайга малтай компани захирал. Даваа сүрэн ах юм байна. Адууны өгшилтэй адуугаа өмнө Энтэй аймгийн Баян уус сумд энтэй аймгийн зүүн бүсэд хайрагцсан. Уяа салгын ямар уун тараалуу энэ наадамдаа сайраг төрдөө сайхан нааж нийт шарын голч дандаа сайхан баяр наадам мэд төшүүлж та. За уяа шалгын манай дүүхөө хөдөр бат гээд залуу дүү маань үйсэн. Тэгээ сайхан хурдлуулж байна. За нийт галынхаа хамт олонд бас өөр хурд хайрыг төрөө авсан. Бүгдэнд нь бас баяр хүргэе. За тэгээд төрлөх нутгийн 60 жилийн өмнө мэндийг нутгийнхаа 100 болонд дэвшүүлье. Та бүхэн сайхан натараа. За баярлалаа олон тус хайр төр хүртэрээ та. За баярлалаа. Та бүхний ажилд тусам амжилт хүсье. За баяр хүргэе бас өндөр. Соёлнруулсан өндөр одоо хязгаал харагдуулаа. Ихнаас. За баярлалаа бодсон ш та. Оо баяртай байна. Хайрагдлаа. Хязгаал насанд. Халиурэ ямар удамтай өрөө өмнө яаж оруулж өрөө? Энэ битүү байсан. Анхных нь уралдаа. Тэгээ анх удаа уралдаад гураар төгч байна. Энэ дорнодын тод манловч Бацаахны гадуунаас авсан юм. Хүрээ гай. За өнөөдөр бас хайраг төрөлтэй сайхан нааж чинь оо баяр нутгийн ард юм дахиад нэг сайхан мэдлэгээ дэвшүүлж та тийм ээ. Ямар үг тонш хурдлуулах халиурыг. Хул үрэг 12 настай цэнэгээд хүүхд уралцсан. За. Наадам сайхан болж байна. 2 айраг авлаа. Нэг нь түрүү авлаа. Нэг нь гурлаа. За нутг дээр наадам суулгах маш сайхан байна. Нутгийн зүүн олон бүгдээрээ сайхан надараа. За дахин баяр хүргэе. Олон наадам сараг төрийн наадам сараг хүртээ. За баярлалаа. За энэ Төвөгийн Борнор сумаас ирсэн хөрөөрөө бас өндөр төрүүлж шиг болоо. За баяр хүргэе сайхан наадамс хөрөөрөө төрмөний торлуулаа. Манаас өргөд танилцуулахгүй. За баярлалаа. Төв аймгийн Угтал задам сумын шинэ баяр гэж хүн байна. За хөрөөрөө маань Баян мөнхийнхээ нэрээр шарын голчуудаа баярлуул төрүүллээ. Хөрөөрөө удам өгшил нь урд өмнө яаж оруулж энэ жилийн үед давхар үеийн дан үеийн тийм энэ талаар бас. Удам өгшил нь миний өөрөө унгаа дуу ер нь 2 дахь 3 дахь үеигаараа 3 төрүүлчихэд ирж байна уу да. За өмнө хаана ер нь Угтал нэг хаврын нэг бүсэд 2 төрүүлчээ. Төв аймгийн Угтал задам сумын хаврын бага насны Төв аймгийн бүсэд 4-өр давхичаад Угтал задам сумандаа дөрвөлчөөд ахаад нэг бага наадамд төрүүлчээд тэг өнөөдөр энд ирж төрүүлж байна. Энэ наадам гिचнээ насны хэдэн мөр дээр зурлаа. Нийт шарангалж дандаа цаг баярын наадам нэмэлт шүлэж тийм түүх 60 жилийнхаа тэмдэглэж шүү. Тэгэлгүй яг те. Монголын маань тулах цэг болсон шарангалчуудаа 60 жилийн яваа тэмдэглэж байгаа нийт уурхач хамт олондоо энэ өдрийн баярын мэндийг хүргье. Сайхан наадам өргөн дэлгэр сайхан болж байна. За баярлалаа. Олон том сайрын төр хүртэрээ. За баярлалаа. За баяр хүргэе сайхан наадамс хөрөөрөө хайр турлуулаа. Манаас өргөд танилцуулахгүй та. За сайхан надлаа мэдээ тэгээд. За тэр өөрөө маань энэ жил би нэг сумдаа бол одоо тийм адуу мал уйж байгаагүй хүн юм байна. Тэгээ энэ жилдээ нэг худалж авсан юм өрөөгөө уяад тиймэрхүү амжилт нь хүрээд аргийн таваар орж ирлээ те. За энэ төрөлх сайхан нутгийн хамт олонд бас энэ сайхан түүх 60 жилийнхаа тэмдэглэж штеп нийт шарын голчод ургааш таанда сайхан баяр наадам мэд төштэй ш та. За тэгээ за шарын голынхоо 60 жилийн ойг ан баяр наадмыг нийт ургаачтай болон шарын гол сумынхаа орон нутгийн орсон суугчдад Монгол улсын иргэн наадамч олондоо бол минь төргийа. За баярлалаа. Олон том сайр төр хүртэрээ танд ажил өдөр амжилт хүсье. За баярлалаа. За баяр хүргэе энэ хүү сайхан наадам сагал руу хайрыг турлуулаа. Манаас өөрөө танилцуулахгүй та. За би Сэлэнгийн Чалхан сумын аймгийн алдартай ганцлагдаг хүн байна. За тэгээд Хархуул аймгийн шарын голын 60 жилийн түүх тоонд ирж 4 насны мөртөө ирлээ. Тэгээд их мөр маань ам үзүүллээ, шүтлэн өрөө маань ам үзүүлчлээ. Сая одоо залуу маань одоо төрүүлч ам үзүүлч одоо нэг юм бол 6 дараалал ажиллаа тий. Тэгээд сайхан байна оо. Загал өрөөнийхөө удам хэлээд гэж өмнө яаж уралж өрөө ямар удам. За загал өрөө угаасаа давц өрөө
Тий. Эцэг нь болохоор улсын бүст Сэлэнгийн цагаан нуурын улсын бүст тэрөөс үр цахын хээр язрах. Тэгээ цагаан дөрөв болохоор өөрийнх нь унгаа адуу. Найз юм аа. За энэ натам сайхан хайрыг төрөөтэй олон хайрыг төрөө сайхан үртэл чинь нийтийн шарын голчууд уурхаажтаас дандаа насах баярын томын төвшлөө шүү дээ. Тэгээд одоо түүхт он болж байгаа энэ сайхан шарын голын ард ирдтэй бүгдэнд нь баярын мэндэргий. Тэгээд наадам сайхан дэвтэй сайхан зохион байгуулалттай болж байна. За баярлалаа олон том сайрыг төрөө өтрээ төр улсын дунд одоо хайрыг төлөх байхгүй. За ирээд болгоо. За